За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Шинэ дугаар бичгээд Аня бид хоёр сууж ийн манай Ариун зулын Аригийн маань ихч. Тэгээ бид хоёр уг нь дээрээс хойш бичигээд айгу яхахлаар нэг цагийн зөрүү тэгээд амралтын өдрүүдийн завтай байдал бас таарч энтерхгүй бас жоохон удаад юу ячлаа. Гэхдээ өнөөдрийн дугаараас тэ янзын дугаар болно. Тэгээд зав гаргасанд баярлалаа Аня. Зүгээрээ. Чи ч гэсэндээ хийгээд байж хат. Чи ч гэсэндээ хүүхдээ унтуулж иж зав гарч штэ тий. Хөөе зүгээр. Тэгээд өнөөдөр болохоор яг нөгөө Аниагийнхаа мэрэгжлийн талаар нь илүү дэлгэрэнгүй. Тэгээд манай Аня ч нөгөө интерьер дизайнер, тэр дундаа гэрлийн дизайнер гэж явдаг. Тэгээ мэрэгжлийн илүү дэлгэрэнгүй хідүүлээ сонирхоод тэгээ гэрлийн талаар өнөөдөр бас мэдэж авъя. Айгу нэг хэлж шиг санагдчихлаа. Өнөөдөр хідүүлээ. Би хийх багш шүү заяа. Багш болох хоббитэй те. Харин. За манай Аня одоо өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулна та бүхэнд. Эртэд чинь юуг танилцуулчлаа. Арыг ихчгээл өмбөг бүрсүүлтэй те. За одоо болно ч гэх шиг. Өөрөө яриачтэй ч гэх шиг те. Тэ эртээ тэгэл нөгөө хэлсэн шүү дээ. Монголд бол интерьер дизайнераар сурсан. Тэгээд магистра болохоор Германд юугаар монголоор хэлэх юм бол архитектурын гэрэлтүүлгийн дизайнер гэдэг чиглэлээр магистр хамгаалсан. Тэгээ Монголд бол хүмүүс сайн мэддэггүй маа. Яг гэрэлтүүлгийн дизайнер гэхээр яадын одоо ингээ гэрлийн ламп зохиод юм уу, зурд юм уу гэдэг байхгүй юу. Тэнгүүд тэр бол биш. Тэрнээс шал өөр яг гэрлийн ламп тэр зохиож чадна л та. Ягаад тэгэхээр бугасаал бидний чиглэлийн юм байгаа юм. Гэхдээ яг гэрэлтүүлгийн дизайн гэхээр жоохон өөр юм биелээ. Би нэг ч одоо өөрөө сурж ижил мэдэж авч байгаа байхгүй. Анх нөгөө мэрэгчлээ сонгохдоо баг жинхэнэ мдэггүй байж байгаа л юу руу орж байгаагаа мэдэхгүй байж байгаа орцсон гэх юм уу. Аха. Тэгээд юу асан юм аа. Энэ Германд анх ирчээ нөгөө магистраараа ямар ч сурандаа ямар чиглэлээр сурах уу гэд ингээ бодож явахдаа би чи нөгөө нэг англи хэлээр магистр сурах гад тэгээ нөгөө Монгол бакалаврын диплом ашиглаад магистр сурах гээд байгаа шүү дээ. Тэнгүүд миний Монгол бакалавр чинь яг интерьер дизайн гэсэн болохоор тэрэн дээрээ суурилсан магистрийн чиглэл сонгох гээд тэгээ ингээ хайгаад үзэхээр юу байгаа байхгүй юм. Зүгээр яг ингээ ерөнхий магистрийн тийм арт чиглэлийн те эсвэл яг интерьер дизайны магистр гэж аюу цөөхөн ангиуд бол олдсон. Эсвэл зүгээр юм communication design ч юм уу нэг юм жоохон өөр чиглэлийн юмнууд байгаад байсан. Тэгээд яг энэ архитектурын гэрэлтүүлгийн дизайн гээд нэг анги байсан. Тэгээд манай нөхөр энийг ч анх харчаад надад санал болгочихсон байхгүй. Би өөрөө яг нэг архитектурын гэрэлтүүлэг гэхээр яг яадгийг нь өөрөө сайн мэдгүй. Тэгсэн манай хүн чинь Монгол нөгөө хуваараа юм хийдэг байх та. Licht design гэдэг нэртэй компанитайсан байхгүй юм. Тэгээ германаар licht гэдэг чинь light гэсэн үг байхгүй юу? Гэрэл гэсэн үг. Тэгээд нөгөө зураг авдаг байсан. Тэгээ зураг авдаг хүмүүс ч ерөөхдөө гэрлийг бас тодорхой хэмжээнд ойлгоцсон байгаа шүү дээ. Зургийн төвшөндөө илүү синематик талаас нь тэгэнгүүт манай хүн чинь ингээд эн чинь ингээд архитектурын гэрэлтүүлэг гэхээр амар сонирхолтой юм биш үү гэд. Тэгээд анх тэр мэрэгчлээ сонирхоод тэгээд аплайцсан чинь тэнцээд тэгээд энэ чиглэл рүү ингээд баг өөрийн мэдлэхгүй урсаад орцсоохгүй. Тэгээ урсаж ороод тэгээд дурлсан л та ер нь бол одоо бол мэрэгчлээ дуртай. Одоо бол интерьер дизайнер гэж өөрийгөө нэг хэлж чаддгүй шүү дээ. Интерьерийн чиглэлээр ажиллаагүй би одоо сүүлийн баг 5-6 жил ингээд ажиллаагүй тэр чигтэн ингээд артаа орхицсон. Одоо яг архитектурын гэрэлтүүлгээл хийдэг. Тэгээ архитектурын гэрэлтүүлэг байгаа ажил нь архитектурын гэрэлтүүлгийн дизайны спешиалист гэдэг юм хийдэг. Аха. Planlicht гэдэг компанид. Тэгээ манай компани бол миний ажиллаж байгаа одоо газар болохоор ийм архитектурын гэрлүүдийг үйлдвэрлэдэг компани байхгүй юу. Тэгээд эдний дээр одоо ингээд төслүүд орж ирнэ штэ тий. За одоо жишээлх юм бол за Германы Баярны ийм сургуулийн төсөл байна гэлээ гэхэд компанийнхаа үйлдвэрлэдэг гэрлүүдийг би тэр барилгын зураг дээр нь дизайныг гаргаад ямар байдлаар гэрэлтүүлэхийн шийдэх шийдлийг нь хийдэг гэх юм уу. Тийм хийдэг байхгүй юу. Тийм.
Тэгээ яг манай мэрэгжлийнхэн манай ангийг төгссөн ангийн адилхан оюутнуудын их хвчлэн ажилладаг газрууд нь болохоор яг дизайны компанид ажилладаг байхгүй юу. Lighting design компанид ажилладаг. Тэгээд ерөнхийдөө бол ингээд ийм үйлдвэрлэгчээс үл хамаарсан дизайныг гаргаад тэгээд дизайныг гаргасныхаа дараа аль үйлдвэрлэгчийн гэрлийг ашиглах уу гэдгээс сонгодیں۔ Миний одоо ажиллаж байгаа болохоор арай жоохон өөр. Би болохоор шууд үйлдвэрдээ ажилдаг. Үйлдвэр дээрээ дизайны спешиалист нь хийдэг болохоор зөвхөн өөрсдийнхөө юм уу эсвэл өөрсдийнхөө гэрээтэй компани гэрэлтээр суурилж дизайнаа хийдэг. Нөө бэлэн бүтээгдэхүүн нь байгаа. Бүтээгдэхүүн байгаа. Тэгээ аль юмнууд дээр яаж ашиглах вэ гэх юм шүү дээ. Тий. Тэгэл одоо манайх ингээ өөрсдийнхөө үйлдвэрлэдэг гэрлүүдээс гадна гэрээтэй ийм айгүй олон юунууд байдیں۔ Брэндүүд тэднэрийнхаа гэрлүүдийг бас ашиглах боломжтой. Тэгэл тэр дундаа л баригдаж хийдэг гэх юм уу. Тэгэд өмнө нь ажиллаж исэн Берлинд ажиллаж исэн газар болохоор яг юм дизайны фирм байсан. Тэгээ тэднийх илүү музейн гэрэлтүүлэг хийдэг. Тэгээд тэдний дээр бол яг анх ингээд үйлдвэрлэгчээс үл хамаарч дизайн бол хийж сурч исэн. Тэгээд гаргасан дизайнд нь тохирсон гэрлийг одоо олоод тэр үйлдвэрлэгч компани нь олоод тэндээс одоо чиний гаргасан дизайнд тохирох тэр одоо гэрлүүдийг ашиглана гэсэн үг байна шүү дээ. Тий. Тэгээд дизайнерууд нь өөрсдөө тэгэл нөгөө ерөөхдөө бол энэ Европ дотор байгаа гэрэлтүүлгийн үйлдвэрлэгчтэй мэдж байгаа ш. За эдний гэрэл нэг юм байдаг гэд ерөнхий мэдээллүүд байгаа ш. Тэрэн дээрээ суурлал за яг энэ шийдэл дээр эдний энэ гэрэл тохиромжтой юм байна ч гэдэг юм. Эсвэл ингээд А, Б, В гэд вариантууд гаргаж байгаа л тэгэл тэр чинь өшөө айгүй олон юунууд байгаа байхгүй. Юу гэдэг сонгох тийм шалгуурууд зөвхөн тэр тухайн гэрлэн зөвхөн өөрөө биш те тэр гэрлэнийх нь үн байж болж гин эсвэл ямар нэгэн тэр проект дээр шаардлагуудыг хангаж гин үгүй юу гэдэг л тэр бол харьцуултуудаас ингээ харж байгаа сонголт байдаг байхгүй. Одоо нэг юм барилгын одоо жишээ нь гаднах доторх бүхэл гэрэлтүүлгийн ажлууд гэсэн үг үстэй тий. Тэгээ яг нэг lighting design-ы компаниуд нь дотроо ингээ жоохон өөрөөр зөвхөн гадаа гэрэлтүүлэг хийдэг компани гэж байна. Зөвхөн дотор гэрэлтүүлэг дотроо зөвхөн айлын одоо юм хаусууд юм уу residence ч юм уу нэг тийм юунууд виланууд дээр ажилладаг тийм компаниуд гэж байна. Одоо бүр ингээ чиглэлэн тийм гэх юм уу. Тэгээ зарим нь болохоор одоо миний тэр хууч ажиллаж байсан шиг зөвхөн музейнүүд дээр ажилладаг. Зарим нь болохоор зөвхөн ингээд шопинг моллууд дээр ч юм уу тиймэрхүү компаниуд байдаг. Одоо тэр нөгөө нэг ялгаатай тэр гаднах доторх музейн одоо айлын доторх эсвэл одоо дэлгүүрийн ч юм уу тэрнийг ингээд хоорондох ялгаагийн зөв тохируулахгүйгээр мэдхгүйгээр гэх юм уу тэр гэрлүүдийг байрлуулчвал яг бидэнд юу тохиолдох уу гэдэг аахгүй юу? Тийм тэгэл яг тэр чинь ингээд бүх чиглэлийг ингээд мэддэг дизайнер ерөөхдөө ингээд lighting designer гэдэг хүн чинь ерөөхий ингээд айдиаг нь мэдж байгаа ш бүх салбар чиглэлийнхаа гадаа дотор гэрэлтүүлэг аль нь ч юм уу ерөөхдөө за нэг иймэрхүү гэрэлтүүлэг ах хэвээр тэгээд ингээд нэг чиглэлээ бариад сайн олон жил тэрэн дээр олон төслүүдээр ажиллахаараа specialist болж байгаа байхгүй юу. Тэгэхээр тийм specialist хүмүүсийн гаргасан дизайн илүү сайн илүү найдвартай илүү зөв болно. Тэгээд буруу гэрэлтүүлгүүд яг юм lighting designer хөсөлдөггүй төслүүд зөндөө байгаа шүү дээ. Шууд ингээл барилгын зурагдаад эхэллээ. Тэгээд нөгөө нэг цахилгааны инженерүүд нь ямар гэрэл яаж тавих шууд өөрсдөө шийдээ явцдаг. Тийм төслүүд бол зөндөө одоо манай Монголд бол дэлхийх нь тэгэл явж байгаа байх. Бараг бүгд баха. Би бол одоо яг нэг юм зураг төслийнхаа юунд гэрлийн дизайнер оруулж ирэл гадна талдаа ийм байх шүү, тийм байх шүү гэж одоо мэдхгүй байдаг ч юм болоо мэдхгүй. Байдаг бол хөөе доор дуртаараа гэх. Тэг миний мэдхээр тэгээд одоо тэр юу ах юм уу? Одоо нөгөө гаднах орчинд гээд тэгэхээр материалын нэтэрээ гэрлийнх нь хүчин чадлын нэтэрээ өөр байна гэсэн үг юм уу? Өөр одоо ингээд номер 1-т болвол гадаа гэдэг чинь ерөөсөө ингээд ус, тоос, шороо салхи зэрэгт ингээд open газар байгаа шүү дээ, тэгэнгүүт тэр гэрлийнхэн шаардлага нь rate гэж байдаг байхгүй. Одоо жишээ нь IP rate эсвэл IK rate энтергээд тэд нар нь юуг нь илэрхийлдэг үү гэхээр усны хамгаалттай ч гэдэг юм уу, тоосны хамгаалттай гэдэг одоо тэр rate-үүд нь өндөр байдаг гадааны гэрлүүд дээр.
Тэнгүүд ингээд бороо мороо ороо цасмаас орлоо гэхэд тэр гэрлүүд ингээд тэднэрт тэсвэртэй л гэсэн үг байхгүй юу? Тий. Тэгээ дотор гэрлүүд дээр жишээ нь ингээд ямар байны өрөөнд юм уу эсвэл ус хүрэхгүй том өрөөнд юм уу эсвэл зүгээр те дэлгүүр дотор юм уу гэдгээсээ шалтгаалаад тэр рейтүүд нь бас өөр байна. Тэр орчны нөлөөнөөс тий. байна тий. Тий. Үзмжийн хувьд бас одоо нэг энд нэг юм миний айгуу дургу нэг юм байна гэдэгхгүй. Энэ талбайн ойр орчмын моднуудын доор нэг юм сонин ногоон гэрэл хасаадаг. Тэрийг харахаар л ингээл миний бүр ингээл дотор харцганаал. Тэнд ингээд амар зөөлөн шаргал гэрэл хасаачмаар санагдаад идэх байхгүй юу? Тийх юм бол нэг чиний санагдаж байгаа чинь зөв үг гэдэг байхгүй юу? Баярлаа. Мэргэжлийн хүн дизайны мэдрэмжтэй шүү дээ. Хэрэглэгч нь хүсэж байгаа байхгүй юу те? Ногоон гэрэл нэг юм сонин ногоон гэрэл мэрэл ингээд тавьснаа. Манай талбай малбагийн чинь айгу муухай харагдуулаад тэгээ ингээд шинжил болохоор нэг хитэн тууцан гэрэл нэг юм сонин нэг өчрөө нь болохгүй ингээд бооцсон мөчрүүдийн харин тэгээ тэр нэг юм сонин урсаж асч ээж энэ нэг талаас нөгөө тал руугаа шилжиж энэ нэг заваана ёо. Яг тэр чиний яда хэлж байгаа яг энэ гэрлийг ингээд төсөөсөн чинь тэр модыг амар өрөвтчлөө. Харин тийм. Тэгэл тэр нэг юм бүсийсэн манай Улаанбаатар чинь ингээл хөөрхий өвөл нөгөө утаан мутаа гэл бүх юм хар нөгөө нэг юу болдог штэ. Нүүрсний утааны бохирдлын нэг тийм одоо тоос гэх юм уу тортог. Тэгэл тийгүүд тэр нэг хөөрхий хідэн гацуурнуудыг чинь нэг сонин нэг юм тууцан гэрэлнүүдээр ороочин. Тэгээ тэр нь ингээд асгаараа нэг юм ямар ч хэлбэргүй заяо. Тэнд бүр юм мод байгаа нь үл мэдэгдэм юм сонин орооцсон юм чин зүгээр ядаж нэг юм дизайнтайгаар ч юм уу нэг юм ерөнхий нэг юм одоо төстэйгөр ч юм уу тэр моднуудыг ороосон биш зүгээр л аваачаад одоо нэг орооцолцсон хэвмээр нь тавьж мавцсан. Тин чимэглэл хийгээд байгаа юм л та тий. Тин чимээд байгаа санаатай. Хотынхоо төвийг чимээд байгаа санаатай байхгүй юу? Тэгээ доороос нэг юм амар сонин ногоон гэрэл хасаачдаг. Харин муухай. Тийм гадаа гэрэлтүүлэгт тэгэл энэ ч бол хамгийн чухал нь за яг нэгдүгээрт ямар зорилготой юм те тэр гэрлээрээ зүгээр ингээд чимэглийн гэрэл хийх гээд байгаа юм уу? Энэ бас хажуугаараа давхар ингээд хүмүүсийн хэрэгцээг хангах хэрэгтэй юм уу? Тэр хажуугаар явж байгаа явган хүний заманд гэрэлтүүлэх үйс нөлөө давхар үзүүлэх юм уу? Эсвэл зүгээр л тэр модыг гоё харагдуулах гэдэг юм уу гэд. Тэгээ модоо гоё харагдуулах гэж байгаа бол тэр модны эрүүл мэндийг бодож төлөвлөдөг байхгүй юу? Одоо ингээд ёо тийм ээ те. Харин тий. Тэгээ одоо ингээд энэ зэрлэг байгальтайгаа ингээд хот гэдэг юм чинь хамт амьдрах ёстой байхгүй юу? Тэгэнгүүт ингээд зэрлэг байгальд чинь шүнийн амьдрал чинь амар чухал. Одоо эрүүл оршин тогтноход тэгэнгүүт ингээд орчин үед болохоор энэ том хотууд хитрхи гэрэлтэй гээгээтэй тэгээ шүн унтахаа байцсан одоо ингээл чи төсөөлөлтөө Токио ч юм уу Бангкок ч юм уу ингээл амар асцсан LED гэрлүүд ингээл энэ тэндгүү анивчаал те тэгээ тэнд чи ингээ шүний амьдрал авахгүй болохоор тэр wildlife чинь бас ингээд амар рискд ороод light pollution гэдэг юм чи ингээ үүсээд тэгэл тэр мод ургамлууд чинь ингээд юу яаж чадахгүй байна ирүүлж чадахгүй тэгээ дээрэс нь ингээд хоттой ойрхон паркууд ч юм уу те тэнд ингээд бас зэрлэг амтан шавж энтер байгаа шүү дээ те зүг юм уу нэтэрэ гэл тэд нар ч гэсэндээ ингээд экологийн эрүүл бус байдал үүсээд байгаа байхгүй амар олон амтад ч нөө шүн харанхууд одоо нөө хоол тижэл мэжэлтэй бэлддэг энтер шүү дээ те нэрээ тий Тэгээд энэ одоо жишээ нь энэ хотод бидний ингээд заах Улаанбаатар хот бол мэдээж одоо тэр том хотуудыг бодвол гэрэл багтай. Гэхдээ л бас гэрэлтэй тий. Тэгээд одоо энэ гэрлийн одоо юу гэж хэлт юм бол хамрах хүрээ гэдэг чинь бас ингээд одоо энэ урталт байгаа богд ууланд хүртэл нөлөөлж байгаа байх тий. Тий нөлөөлж шүү. Тэгэхээр чи энэ гэрэл чи ингээд гоо зүүн асуудлаас гадна бас амар юм өөр давхар бун асуудал юм шүү гэдэг байна. Харин тийм functional байдал нь амар чухал байгаа байхгүй юу.
Тэгэхээр чи яг энийг ингээд нэгдүгээрт яг энэ дээр нь юм юу байх хэрэгтэй байгаа байхгүй. Дүрм журам байх хэрэгтэй. Одоо энэ Европын холбооны гэрэлтүүлгийн дүрм журам гэж байдаг байхгүй юу? Тэгээ тусдаа баримталдаг уу? Баримталдаг. Тэгээ тэр чинь ингээд дотроо зөндөө олон категорид хуваагдаж байгаа. Гадаа гэрэлтүүлэг ямар ах юм, цэцэрлэгт хүрээлэн бол ямар ах юм, одоо ингээд оршин суугчдын хот доторх оршин суугчдын эргэн тойрны гадааны тэр орчингийн гэрэлтүүлэг нь ямар ах юм ч гэдэг юм уу, ингээд амар олон категорид хуваагддаг байхгүй юу? Дотор гэрэлж гисэн. Тэрнээс боломжтой бол юу яаж болох вэ? Дурдж болох уу? Одоо тэр нь бол жишээ нь юм гээд. За одоо жишээ нь би өөрийнхөө хийдэг ажил дээр төвлөрөе л да. Би жишээ нь гадааны гэрэлтүүлэг дээр ажилтгүй манай компани бол зөвхөн дотор гэрэл үйлдвэрлэдэг байхгүй юу? Тэгээд дотор гэрэл дундаа ихэвчлэн ийм айгүй том олон нийтийн барилгуудын гэрэлтүүлгийг үйлдвэрлэдэг. Тэгээд жишээлх юм бол ийм сургууль, цэцэрлэг, том шопинг молл, аэропорт ч юм уу ингээд стадион интернет ингээд зориулагдсан архитектурын том гэрлүүд хийдэг. Тэгээд бидний ингээд ихэвчлэн ажилдаг төслүүд дээр хамааралтай байдаг дүрм журмууд нь гэвэл за жишээлх юм бол ингээд ажлын байран дээр, ширээн дээр хүн ажил хийхэд ямар төвшний гэрэлтүүлэг байж ээж тэр хүний ажил их нөхцөл нь бүрдэх юм. Тэгээд жишээлх юм бол бас ингээ uniformity гэж байдаг байхгүй. Тэр нь болохоор одоо юм жигд байдал гэх юм. Тэр гэрэлтүүлэг хэр жигд тусж байгаа юм. Бас ингээд ийм ирээн цохор тусч болохгүй. Зарим хэсэг нь айгүй харанхуй байсан, зарим хэсэг нь айгүй гэгэт гэрэлтэй байгаад байх юм бол хүний ингээд ажиллах нөхцөл хангалттай бүрдэхгүй ч гэдэг юм. Ингээд тэр нөгөө нэг дүрм журманд нь яг тэднэрийг ингээд заацсан. Тэгээ одоо бид нар чинь нөгөө нэг барилгынхаа зургийг зурхтаа гэрлээ програм дээр ингээд оруулаад одоо тэр жишээ нь офис дээр ажиллаж ийлаа гэхэд яг тэр офисынхаа өрөөний одоо тэр барилгын ингээд 3D-гээрээ бид нар зураад тэгээ ингээд ширээмээрээ сандлуудаа ингээд өрөөндөө тавиад тэгээ нөгөө гэрлүүдээ ингээд гэрлийнхэн датанууд байдаг байхгүй. Тэг гэрлийнхаа датануудыг оруулж ирээд ингээд байрлуулад тэгээ ингээд нөгөөтгөө рендерлээд ингээд тооцоог нь гаргана. Тэнгүүд ингээд тоогоор гаргаад ирдэг байхгүй. Гэрлийн хэмжигдэхүүнүүдээрээ хэмжээд тэгэл одоо чинь ширээн дээр хичнээн лакс байгаа юм. Одоо лакс гэдэг нь хэр хэмжээний гэрэл тэр ширээн дээр унж байгааг хэмждэг хэмжигдэхүүн байхгүй. Тэгээ тэр нь хэр зэрэг юниформ байгаа юм. Одоо хэр жигд тусгалтай байгаа юм ч гэдэм үү. Тэгэл тэр ширээний эргэн тойрны орчин ямар байгаа юм. Хажуугийнхаа шалан дээр гэрэлтүүлэг ямар байгаа юм гээд хэмждэг. Тэгээ тэр хэмждэг хэмжигдэхүүн нь өөрөө тэр нөгөө нэг Европын холбооны юунда тэр дүрм журманда хамт ингээ холбогдсон байдаг байхгүй. Тэнгүүт ингээд улаагаал гараад ирнэ. Тийм стандарттай. Стандартаа би ингээд сонгоцсон байгаа штэ. Европын холбооны за энэ стандарт гээд. Тэнгүүт ингээд би рендер хийгээд дуусны дараа миний ингээд calculation гараад ирэхээр ингээд тохиромжгүй хэсгүүд нь шууд улаагаал гараад ирдэг байхгүй. Тэгээ одоо ихэнхийн том олон нийтийн төслүүд чинь одоо нөгөө тендертэй байдаг. Бас Монголд ингээд төслүүд яаж явдаг яг тэрэн шиг тендертэй байдаг. Тэнгүүтэр тендер дээр амжилттай оролцохын тулд тэр дүрм журамда тохирсон гэрлийг санал болгож ижил тэндээ ялах боломжтой болдог гэх юм уу. Аха. Тэр стандарт нь тэгээд бас яг тэр нөгөө нэг хүний ажиллах орчин инээ тэрэгээс гадна тэр хүний нөгөө нэг нүдний эрүүл одоо байх байдлын нийтэрт бас эрүүл мэндэд шууд холбогддог байх тий. Тэгдэг. Тийм тэгэл зарим төслүүд одоо ингээл яадын одоо ингээ арай жоохон ногоон төсөл хэрэгжүүлж байгаа төслүүд байлаа гэж ботход тэд нэр ингээд илүү юу атсан байдаг. Арай өндөр шаардлагатай гэх юм уу тэр Европын холбооны үндсэн шаардлагаасаа давсан бүр өндөр шаардлагатай төслүүд нь болоод ирэхээрээ одоо ингээд юу гэдэг human centric lighting ашигладаг ч юм уу. Тэгээ тэр нь жишээлх юм бол гэрэл нь одоо ажлын байрныхан тэр гэрэл нь зөвхөн нэг өнгөөрөө асаад байхгүй өдрийнхөө ингээд нарны гэрлийг мэдрээд өөрөө ингээд автоматар өнгөө солиод автоматар тодорч бүдэрдэг ч юм уу. Гэх мэтчлэн өөр юунууд байдаг л да төслөөс хамаарат. Танаа одоо шууд айгу асуусан. Танаа унтлагын өрөөний чинь гэрэл ямар вэ гэдэг байхгүй юу? Манай унтлагын өрөөний гэрэл яг ингээд энэ байшин гас цаанаас нь хийцэн гэрэл байгаа заяа. Таацсан дээр нэг том гэрэл байгаа. Би тэрийг хизээч асаадгүй. Таалагддаг уу? Үгүй. Би бол тэрийг хизээч асаадгүй. Миний яг асаадаг гэрэл болохоор зүгээр юм гадуур юм цаасан бүрхүүлтэй юм зүгээр юм LED балбнууд эдэн шүү дээ. Зүгээр л юм балб гэрэл дотор нь 3 шиг балбтай гадуур юм цаасан бүрхүүлтэй амар зөөлхөн шаргал хасдаг тийм гэрэл би асаадаг. Ерөнхий гэрээ ч юм уу тийм шаргал юутай. Гэхдээ одоо зочны өрөө
яг хоолоо идэхтэй болохоор өөр гэрэл асах уу? Хоолны ширээндээ зориулсан гэрэл асуудаг. Арай жоохон тод гэхдээ зөвхөн хоолны ширээ рүүгээ ингээ фокуслцсан тийм гэрэл асуудаг. Тэгээд яг ингээ хоол идэхдээ ингээд идж байгаа хүнийхээ царайг харна, идж байгаа хоолоо ингээд тод хармаар нь шүү дээ. Ингээд зарим ресторанд орохоор ингээд хоол моолныхаа зургийг ингээд авахаар нэг юм бүрсээс нь шарм гардаг шүү дээ. Яг шаргал гэрэл гоё л доо. Гэхдээ тэр чинь ингээд color rendering index гэдэг нэг юм байдаг байхгүй юу? Гэрлэн дээр. Тэгээд тэр нь болохоор ингээд гэрэл чинь өөрөө өнгийг бидний нүдэнд харуулад тархинд ингээд мэдээлэл очоод бид нэр өнгийг таньж байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт ингээд зарим гэрлүүд өнгийг сайн ялгаруулж чаддаггүй байхгүй юу. Тэгэнгүүт тэр хоолны гоё өнгөнүүд ялгардаггүй байхгүй юу. Улаан чинжүү, ногоон, брокколины өнг ялгарахгүй ингээд жигэд ийм жоохон ийм боргол өнгөтэй харагдаад эхлэх юм бол тэгэл color rendering index муутай гэрэлтэй бол тэгж харагдана. Тэгэхээр миний бодлоор хоолны ширээний гэрэл бол color rendering index нь айгүй сайн. Гэхдээ яг ингээд юм зөөлөн юм дулаан шаргал өнгөтэй байвал ингээд гой мууд бүрддэг санагдтыг. Тэгээ тэр өнгийг одоо тэр рендерлж байгаа хамгийн сайн гэрэл бол байгалийн нарны гэрэл гэхгүй. Нарны гэрэлд бид нар бүх өнгийг хамгийн төгс байж болох хамгийн төгс өнгөөр нь хардаг байхгүй. Хүний нүд. Тэгэнгүүт artificial гэрэлнүүд ааш одоо бидний ашиглаж байгаа химийл гэрэлтүүлгүүд эднэр бол хизээч тэр байгалийн гэрэлтүүлэгтэй адилхан өнгийг рендерлж чадахгүй. Одоо ингээд сайн дизайн хийгээд гүцэхгүй гэж юу? Гүцэхгүй тий. Одоо эн чинь бол технологиг ярьж байгаа шүү дээ тий. Тэнгүүд одоо ингээд орчин үед бол бид нар чинь ингээд хамгийн технологийн өндөр дэвшилтэд гэрэл бол LED гэрэл одоо байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд амар премиум брендинг LED бүр color rendering index 99% гэж байгаа тийм LED гэрэлч гэсэндээ байгалийн гэрэлтэй адилхан тийм юг гаргаж чаддаггүй байхгүй. Өнгийг. Тэгээ ер нь бол artificial гэрэл гэдэг чинь байгалийн гэрлийг л дүүрайхыг оролдож байгаа химийл гэрэлтүүлэг байхгүй. Нөгөө нэг гэр дотроо одоо хүн болгоно л ингээл за зарим нь бол ингээд ягаад чинь тэгэд санагтаад ингэцэн ингээл гэртээ янз бүрийн гэрэл ашиглаж байгаа шүү дээ. Хизээж битгий тэгэрээ гэсэн 3 юм юу вэ? Одоо миний санаанд орохоор ингээд манай аав ээжийн гэр мэрт ингээд байдаг Монгол нөгөө нэг өдрийн гэрэл гэж нэрлэдэг юм цагаан гэрэл гэдэг шүү дээ. X хэлбэртэй. Тий. Салаад ингээд юунд нь хэлцдэг. Тий. За тийм гэрлэл битээ аваарай л гэж хэлээ да. Тэгээ тэр чинь бол одоо ер нь бол Европын холбоонд бол тэр гэрлийг бандцсан. Тэрийг ашиглах болсон. Тий. Тэр гэрэл чинь fluorescent гэрэл гэдэг байхгүй юу? Fluorescent tube гэдэг. Тэр болохоор ингээд арай жоохон хуучирсан гэрлийн технологи гэх юм уу? Тэгээ тэр бол LED гэрэл биш. Тэр өөр гэрлийн технологи. Тэр болохоор ингээд дотроо меркури агуулдаг байхгүй юу? Тэгээ меркури чинь хортой хими нэгдэл байхгүй юу? Тэгээ тэр гэрэл нэгдүгээрт айгүй муу чанартай байдаг. Тэгээ хоёрдугаарт манай Монголд орж ирж байгаа тэр өдрийн гэрэл гэдэг байгаа тэр гэрлүүд чинь амар хямдхан амар муу токсик материалаар хийдэг. Тэгээ ингээ хүний эрүүл мэндэд ч муу, үзэмжин ч муухай, тэгээд ингээ гаргаж байгаа тэр гэрлийн эффект нь ч муухай байдаг. Тэгээд тэр муухай тод хүүтэн цэнхэр туяатаа хасдаг тэр гэрэл ингээд оройн цагаар харанхуй хахад гэр дотор хасаалаа гэхэд ингээ хүний circadian ритмийг хүртэл ингээд муугаар нөлөө үзүүлж идэг баггүй юу? Нойр нөлөөлнө тий. Одоо монголчин circadian rhythm-ыг айгүй хэрдэг болцсон байлээ шүү дээ. Бас тий хүн ингээд одоо байгалийн цаг гэж юм байдаг. Хүний биологийн цагаараа байдаг гэдэг айгүй подкастууд дээр ч гэсэн ярьдаг болцсон л шүү дээ. Нэг ойр зориулалттай болцсон. Одоо ингээл юу гэдэг өглөө оройны гэрэл бол айгүй юм зөөлөн шаргал туйтай байгаль дээр тий бид нэр ингээл тэнгэр ягаараа л харагддаг шүү дээ. Чи ингээд байгалийн гэрэл өөрөө тийм өнгөтэй. Тэгээ яг өдөр эд дунд нар дээр байгаа үед байгаа гэрэл бол тийм хүүтэн туяатай тод гэрэл асдаг. Тэгэхээр яг тэрэн шиг хүний бие махбод тэр гэрэлтэй ингээд тасан цогцсон. Хүний нөгөө юунууд гормонууд чинь тэр байгалийн гэрлийнхаа дагуу ялгараад ингээд зохицуулалтаа явж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр хүүтэн туяатай цагаан гэрэл чинь өдрийн гэрэл гэж нэрлэдэг байгаа. Яг л өдрийн гэрэл шиг л тод тийм
хүүтэн гэрэл. Тэгээ тэрий чинь ингээ оройн цагаар бид нар хараад ахаар бидний тарих тэрий чинь өдөр болсоор л байгаа юм байна гэж хүлээж аваад орой болоход мелатонин хангалттай яал гарахгүй, нойр нь хүрэхгүй ингээд бидний байгалийн цагийн хэмнэлийг юу яадаг байхгүй, өөрчлөөд идэг байхгүй. Тэрнээс гадна нөгөө тэр гэрэл асахтаа өөрөө одоо нөгөө нэг халж байгаа шүү дээ ламп маань. Тэгээд тэр одоо нөгөө хийгдсэн материалын тэр хими элемент нь гэрээр таарна гэж ойлголоо шүү дээ, тий. Гүү яг хөө тэр бол ингээд тэр баалб хагарч ижил хими элемент нь таарна л да. Гэхдээ одоо мэдээж тэр гэрэл шатлаа айлууд хайж байгаа шүү дээ. Тэр чинь зөв хаях гэдэг юм байхгүй шүү дээ. Зүгээр шууд хогийн савнд хайчиж байгаа байхгүй. Тэгээд тэр чинь ингээд байгальд очиод байгалыг хордуулж байгаа байхгүй. Тэр меркурийг хоорн ялгараад тэгэл одоо жишээ нь тэр гэрэл хагарлаа гэхэд айлууд тэрийг ингээд тэ маск зүгээл гартаа бэлийн өмсөж байгаа цэвэрлэхгүй дээ. Мэдхгүй шүү дээ. Тэр чинь дотроо меркури байгаа энэ төр гэдгийг нь бол мэдгүй л байгаа шүү дээ. Тэгэхээр гих мэтчлэн тэр бол амар хортой муу гэрэлтэй. Тэр чинь дээрэс нь өшөө зөндөө олон эрүүл мэндэд юм муу нөлөөнүүдийг бас үзүүлдэг гэрэл хэвгүй юу. Одоо жишээлх юм бол фликер гэж нэг юм байдیں۔ Тэгээ тэр нь болохоор юм гэрлийн юм анивчих байдал гэх юм уу. Одоо бид нар ингээд камера хасахаар ихэнх гэрлүүд ингээд анивчаад байдаг шүү дээ камер дээр. Тэр чинь фликертэй гэрэл байгаа байхгүй. Тэнгүүд ингээд юу н баг. Айгу баг гэрцээр тэр гэрэл ингээд дамжуулаг таараа тэр фликер гэдэг юм чи үүсдэг. Тэнгүүд тэр fluorescent tube тэр чинь бол айгу фликерддэг. Тэр чинь ингээд бид нарыг ингээд мэдгүй байхад subconsciously цаагаараа ингээд тархинд стресс үүсгэж идэг байхгүй. Тэг ингээд гэрлийн сенситив хүмүүс идэв штэ. Тийм сенситив хүмүүс чинь тийм фликер энтриг аим мэдэрдэг байхгүй. Тэг ингээд тархинд нь амар их стресс үүсгдэг. Амар ядардаг штэ. Ядардаг тийм. Тийм. За юу би чинь юу гэлээ нэгдүгээрт нь болохоор ер нь бол энэ гэрлийг бити ягараа л гэж байгаа шүү дээ. Тийм. Хасах нэмэх гээд янз бүр байдаг да. Тэгээ ер нь бол миний зөвлөх юм гэвэл бүр амар хямдхан хятадын тийм амар хямдхан гэрлүүд бити аваарай л гэж хэлмээр энэ да. Бид нар бол бүгдөө л айгүй байж болох хамгийн хямдхан технологиор хийж байгаа. Тэгээ тэр чинь ингээл тэр юунуудыг үүсгэж байгаа. Фликерийг бол маш ихээр үүсгэж байгаа. Тэгээд өөрөө мдээгүй байхад чинь л ингээл тархинуудыг чи ядраагаал бийждэг гэсэн үг байхгүй. Бааны өрөөний гэрэлт бас тэр гэрлийг аюух ашигладаг шүү дээ. Тэр чинь нөгөө дөрөв хувиргаад нэг дугуй муугу хэлбэртэй болж болцсон. Нэг юм сүүн цагаан. Тэгээд яг өөрөө нэг юм одоо лампын солино гэхээсээ илүү тэр одоо баг бүй лампаараа ингээд тийм нэг дугуй хэлбэртэй юм таацанд ингээд ядаг. Тэр бас тийм ийл юм байна да. Тэгээ ер нь л тэр fluorescent гэрэл тэр бол бас л fluorescent төрлийн гэрэл. Тэгээ тэрийг бол айлах татгалзаад зүгээр LED баал баваад хэрэглэж байгаарэ л гэж хэлье. Тэгээ Монголд миний мэдхээр одоо намайг байхад л анх орж ирж байсан юм аа. Philips Albios-ын эрэхтэй байдаг шүү дээ. Тэгээд ямар ч яг гэрэл авч болно. Гэхдээ одоо тэр баалбаа сонгохдоо тэр яг гэрлээ сонгох гэрлийг гаргаж байгаа их усрыг сонгохдоо лампа сонгохдоо ядаж гайгүй үнэтэй найдвартай те Philips шиг тийм брендинг атайхан тийм ламп аваад хийчихэж байгаарай л гэж хэл. Яг тэр гэрлийнхэн бүрхүүл ямар ч гэж болно ш. Тэр бол хамаагүй тэр өөрийн чинь taste те. Тэгээ гол нь тэр гэрлийг гаргаж байгаа их усрээ чанартай гэрлийн их усраа аваа хэрэглэх юм бол нэгдүгээр тэр чинь удаан ч хэрэглэнэ, хоёрдугаар эрүүл мэндэд ч тустай. Тийм байдаг шүү. Тэгээд нөгөө нэг Аня орсон нөгөө нэг ариун зул гуруула бичсэн дугаар нь штэ. Тийм. Гуруула нэг бөө юм болж бичээгүй юу хэд тасарч. Ариун зул чинь баг маргааш нь төрөө үздэй. Бараг тэгсэн тэр дугаар. Байж адаад мань хүн чинь те бүр хідэн ч удаа нөгөө бичлэг нь тасрав тэгээд бүр миний хөлж хилээд байна үлсөөд байна гэсүүлдэ бүр баларсан штэ. Жохоо аашлах маягтай. Бичсэн дугаар. Happiness-ийн тухай яриад байсан чинь. Нүгэн тийм. Тэгсэн чинь сүүл рүү уурлаад дууссан штэ. Хоол хийж өгч аргацсан штэ. Тэгээд тэр дугаарыг манай нэг сонсоод тэгээд надаа над руу битсэн байхгүй тэр үед. Баг тэр чинь жилийн өмнө болчих шүү дээ. Манай тэр сонсогч болохоор нэг мигрэнтэй юм байна л да.
Тэгээд мигрэн чи айгу хэцүү штэ. Одоо яаж ч болохгүй амар их толгой өвддөг. Эмэнд намдахгүй, яах арга нь олдохгүй. Тэгээд ийм нөгөө гэрэл чимээ орчны юунд айгу нөлөөнд айгу ийм нөгөө нэг хүнд байдаг. Тэгээд энэ мигрэний юунд гэрэл яаж нөлөөлөх боломжтой вэ? Одоо гэрийнхээ орчны гэрлийг яг мэрэгчлийн үднээс ингээ аавал энэ гэрэл бас яг эрүүл мэндэд энэ ч нөгөө гоо зүйн нөлөөнөөс гадна бас яг ялцчвал эрүүл мэндийн амар том сэдв байгаа шүү дээ гэрэл маань. Тэгээд тэр толгойн одоо жишээ нь өвчнөд наандаж ядаж нөгөө хөдлөх юм юугийн давтамжийг холдуулах ч юм уу эсвэл ингээд хөдөлсөн байхад нь бүр тэрийг ингээд амар хүнд байдалд оруулахгүйгээр арай нэг юм гэрлэр тэрийг хэрхэн аргадаж болох вэ гэх юм уу? Тийм боломж байд юм болов уу? Манай сонсогч харин асуугаад өгөрэй гэсэн юм аа. Жилийн юм л дөө гэдэг. Би чамайг харин нөгөө яг энэ талаар надад хэлэхээр нь би харж үзсэн юм аа. Одоо би ч одоо яг гэрэлтүүлгийн дизайнер болохоос яг энэ гэрлийн light and health гэдэг энэ ч бүр тустай амар том төрөлөд байхгүй ба. Энд дээр судлаа research хийдэг бүр байх нь шүү дээ. Research paper бичдэг хүмүүс гэж тустай байгаа. Яг манай хичээл дээр яг энэ light health and design гэдэг тийм хичээл бол орж исэн. Тэгэл бид нар тэрэн дээрээ бас ингээд судалгаа модлага хийгээл ганц семестр үзсэн л дээ. Гэхдээ ингээд ерөнхийд нь бол гадарлан. Тэгээд би харж үзсэн юм аа. Тэгсэн нэгдүгээрт бол яг л тэр юуг хэлж илээ. Fluorescent lighting гэдгийг хэрэглэхгүй байх хэрэгтэй л гэж байгаа байхгүй юу. Одоо тэр сүүн цагаан гэрэл. Тэгээд тэр гэрэл чинь одоо нөгөө тэр фликер үүсгдэг гэдэг байгаа шүү дээ, тий. Тэр фликер чинь ингээд тийм угаасаа тарих толгойн өвддөг хүнд амар их стресс үүсгдэг юм бэл. За тэр зарим хямдхан LED гэрлүүд бас тэр фликер гэдэг юмыг үүсгэж болно. Тэгэхээр айлах чанартай LED гэрэл хэрэглээрээ гэж хэлмээр байна. Тэгээд Glare гэж нэг юм байна. Тэр Glare гэдэг нь болохоор монголоор болвол гялбаг юм гэх юм уу? Нүд гялбуулалт гэх юм уу? За. Одоо бид нэр ингээ нарны гэрэл рүү шууд нар руу харахаар нүд гялбаал бүр ингээд юу яадаг штэ тий. Анхаарал амар сарнаал ингээд нүдээ шууд анаалдагд штэ тий. Яг тэрэн шиг одоо бид нэр ингээ аюу тод тусж байгаа гэрэл рүү ингээ харахаар бас нүд гэлбдэн штэ. Тэрийг штэ юм өврөөгөө хатгаад тэрийг Glare гэдэг байгаа байхгүй юу. Тэнгүүд ингээд тод гэрлийн суурсан ил гэрлүүд одоо гэрт байхад бид нэрийн ингээ нүдний захад тэр гэрэл харагдаад байвал тэр чинь ингээ Glare үүсээд давхар бидний тархинд бас ингээд стресс үүсгээд байдаг байхгүй юу. Тэнгүү тийм айл болох Glare үүсэхгүй байх хэрэгтэй. Гэртээ байгаа гэрэлтэй. Тэгэхээр айл болох тийм шууд бус тусгалтай гэрлүүд байвал илүү таатай. Одоо наандаж нөгөө нэг юм хан ман руугаа тусгачих нь шүү дээ. Яг зөв. Indirect lighting гэж нэрлэдэг байхгүй. Тэр нь одоо шууд бус гэрлийн тусгалыг үүсгэх. Одоо зүгээр ингээд шууд тааз руугаа тусдаг ийм хөлтэй гэрлүүд байдаг шүү дээ, тий. Тэгээд тэр чинь ингээд тааз руугаа тусаад цагаан таацнаас эргээд ойхдоо тэр чинь амар зөөлөн олон тишээс сарнсан ийм diffused айгуу гой зөөлхөн гэрэл гаргаж ирдэг байхгүй. Тэр гэрэл бол гэрт айгуу гой. Нэгдүгээр тэр чинь уур амьсгал үүсгэн, хоёрдугаарт ийм Glare-гүй учраас айгуу гой тайван харахад ингээд айгүй тайван байдаг. Тэгээд юу яадаг шүү. Зарим indirect гэрлийг ашиглахдаа ингээд ойдог материал руу тусгах юм бол тэр чинь тэр материал дээр ойхдоо өөрөө бас тийм гялбаа үсгээд одоо жишээ нь толь моль руу ч юм уу ингээд бүр юм гүлгөр юм гялтгансан материал руу ингээд тусгах юм бол тэр чинь бас л Glare үүсгэх боломжтой болчдөг. Тэгэхээр тийм юмыг анхаарах хэрэгтэй байт юм лээ. Тэгэж наандаж нэг бүр одоо өвдөж байгаа өвдөлтөө намдаахгүй маа гэхэд ядаж нэг өвдөлтөө одоо бүр ихсэхгүй байх тийм гэрлийн аргууд байж болох юм шүү. Тийм тэгээд бас одоо нэг энэ дэлгэцний гэрлүүд чинь дэлгэцний гэрэл бол цэнхэр гэрэл гэдэгтэй хариалагддаг байхгүй юу? Ер нь бол цэнхэр гэрэл гаргаж байгаа. Тэгэд энэ цэнхэр гэрэл чинь одоо ялангуяа оройн цагаар үсгэхэд хүнд ингээд маш их стресс үүсгдэг юм аа. Тэгэд энэ мигрэнтэй хүмүүсүүдэд зөвлөж байгаа нь аль болох тийм screen light-наас хол байхыг хичээ ялангуяа оройн цагаар гэсэн байсан.
Тэгээ нөгөө нэг утас мутсан дээр чинь тохиргоо байгаа штэ тий. Night shift гээд night shift-ээ on болгочих юм бол утасны чинь дэлгэц зэрэгдээ шаргал болчихдээ штэ. Тэр чинь утасны чинь гэрлийн температурыг өөрчлөөд night shift гингүүт одоо чиний ингээ circadian rhythm-д чинь таарсан шаргал туяатай гэрлэлийг чамд юу харуулж байгаа юм. Ядаж шаардлагатай бол тэр night shift-ээ on болгоод оройн цагаар утсаар гэж байгаа. Юу яаж болт юм бэ? Цаг тавьчт юм байна. Тэдэс гээд. Тэдэс тэдний хооронд night shift-ээ асаана гэдэг ч аастай тий. Энэ хэд гэх үү би гэдэг таахгүй. Нар мандтал. Sunset to sunrise гэдэг тохиогоо байна. Наа чинь. За ингэж байна. Хүү би гэсэн. Тий. Тэгээд less warm more warm гэдэг юм тохиргоо байна. Тэрнийх нь энэ цаанаасаа бол гол дээр байд юм байна. Тий. Чи тэгэл өөртөө тий. Чи гол дээр нь байлгаад эхлээд үз чамд ихэндээ тэгэл бас над өнгө мөнгө нь ялгархгүй шүү дээ утсан дээр чинь тий. Олон янзын өнгүүд өнгөөрөө харагдахгүй нэг шарлаасан л юм байна. Гэхдээ эрүүл мэндэд чи хэрэгтэй. Тэгээ хэрвээ чи чадвал аль болох илүү дулаахан шаргаал болгох тусмаа сайн. Гэхдээ мэдээж уцаа харахгүй байвал хамгийн сайн л да. Яг уу харах гэдэг байвал ингээд харж байгаарай л юм бэ тий. Тий. Хөөшөө мэдээд авчлаа шүү. Би тэгчлээ. Сайн байна. Та нар одоо нар жаргасны дараа над руу янз бүрийн бити зураг явуулаад арай. Би зурагны чи өнгийг сайн харчдаггүй шүү. Харт. Тэгээд нэрээ нэг ийм юу байдэн штэ. Гэрт ингээ хүмүүс нөгөө нэмэлтээр тавьдаг ийм өнгийн гэрэлнүүд одоо ингээл яг уу их хөвчлэн юм нөгөө нэг шаргал ийм одоо нарны жаргаж байгаа тийм туяа муяа гаргаж маргадаг гэрэлнүүдээс гадна бас нэг шууд юм огцом цэнхээр улаан мулаан неон эдэр гэрэлнүүдийг юу гэж боддог вэ гэдэг байхгүй. Хороо асуултаас юу гэж боддог вэ? Яг уу ингээд ямар мууд бүтээх гээд байгаа юм гэдгээс шалтгаална л та. Тэгэл одоо юу гэдэг ингээд одоо ингээд гэртээ ингээд жижигхэн home party ч юм уу зохиож болно шүү дээ. Эсвэл оройн хоол идэх гэж байгаа ч юм уу те. Тэгээ ямар нэгэн байдлаар мууд үүсгэх гээд тэр гэрлийг асааж байгаа бол окей юм миний бодлоор тэгээд тухайн хүний тест л хатаал гэж бодож байна. Би тэгтээ хувьдаа гэртээ ерөөсөө тийм неон гэрэлгүй л дээ. Орой болгон одоо жишээ нь тийм нэг юм улаан гэрэл хасдаг байвал яг уу. Нэг би одоо жишээ нь ингээд орой морой гадуур алхаж хахад зарим айлын одоо нэг айлууд ингээл харанхуулсан гэрлээсац маань харагддаг штеп хорн. Тэгээд нэг тэнд нэг юм нэг байранд маш их огцом нэг юм улаан гэрэл мэрэлтэй айл майл харагддаг байхгүй юу? Тэнд эсвэл цэнхэр ч юм уу. Тэгээд одоо жишээ нь тэр ганц орой биш юу нь бол харахаар л тэр айл тийм улаан гэрэлтэй байждаг ч юм уу. Яг уу эрүүл мэнд талаас нь бодох юм бол оройн цагаар цэнхэр гэрэл бол мэдээж түрүүний ярьсан тий circadian rhythm-д нөлөөлнө. Тэгэл тархинд чинь өдрийн цаг болж байгаа мэд мессеж хүргэж байгаа. Тэгээд эсвэл тэр хүн шүнжэнгөө сэрүүн байх гэж байгаа бол цэнхэр гэрэлээ асааж болно. Тэгээд яг уу мууд бүрдүүлэх гээл хүмүүс асаадаг баха. Миний бодлоор өөрийнхөө дуртай муудыг бүрдүүлэх гээл асаадаг баха. Тэгээ ер нь бол энэ чинь яг хувь хүний тест л дээ. Өөрөө яг ямар орчин баймаар энэ тэр хүнд ингээд за тэгэл муудынхаа төлөө гэвэл өршөөлөө. Тийм би тэгчл бодож байна. Өршөөлөө. Тэгээд одоо жишээ нь бид нар чи юм таазан дээр байгаа гэрлээ одоо ингээл өөрчлөх яах их одоо нааша цаашаа зөөх гэх юм уу те. Одоо тэр юу жоохон хэцүү шттэ. Тэрний оронд ийм одоо гэрийн нөхцөл гарын дорох материалаар гэдэг шиг одоо таацныхаа гэрлийг манайхан юм нөгөө хоёр сонголттой байхгүй юу? Бүтэн асаах, талын асаах. Тэгээ ерөнхийдөө бол манай бүх өрөө жоохон шаргалтуу. Лампан ч өөрөө нэг тийм яг юм тунгалаг биш. Жоохон юм бор эффекттэй гэмэрч юм шиг. Тэгээд ламп маань өөрөө жоохон шаргал хасдаг. Энийг би ингээ хоёулангийн асаахад жоохон тод шар. Талын асаачаар бүдэг шаргал. Гэхдээ тийм амар одоо юм нэг юм гонигтэй шар бол биш л те. Нүд ядрахгүй шар гэх юм уу? Ер нь манай гэрийн нэг гэрэлнүүд бөөндөөл нэг юм жоохон шаргал байгаад байдгийн. Тэнгүүт одоо би бүр одоо энэ таацны гэрлийг асаахгүй ч юм уу? Эсвэл би юм орны хажуутлын гэрлээр эсвэл нөх хөлтэй гэрлнүүд энтрээр тиймэрхүү юмаа тэгчиж болно шүү гэсэн тийм
гарын дорох арга юу вэ? Тий, миний бодлоор айлууд юу явал илүү гоё. Тийм хөлтэй гэрлүүд ч юм уу, им жижигхэн эн тэнд им гэрлүүд тухайн одоо гэрт чинь хийгддэг активитинуудаас хамаарат тийм жижиг туслах гэрлүүд аваад эн тэнд байршуулчих юм бол айгүй гоё урансгал бүрдүүлж болно. Жишээ нь би ингээд гэрийнхаа ерөнхий гэрлийг бол юусаа асаадаггүй. Манай гэрийн ерөнхий гэрэлтүүлгүүд айгүй тод асдаг. Яг нэг юм кинотеатрт хүмүүс кино үзэж дуусаад нэг гэрэл пар гэж асаад цэвэрлэгээнийгч нар орж ирээд цэвэрлдэг шиг гэрэл асдаг байхгүй юу. Тэгээ ер нь нэг тийм л юм хийх гээгүй юм бол би энэ хандсны гэрлийг юусаа ашигладаггүй. Тэгээ ингээд гэрийнхаа нэг эн тэнд нь би юм тааз руугаа тусгалтай ч юм уу жижигэн юм indirect гэрлүүд тавьсан. Тэгээ эдгээр чинь ингээм амар бүдгэн зөөлхөн асан. Тэгээд угаасаа хөвчлэн би оройн цагаар л гэртээ унтахаасаа өмнө гэрэл асааж байгаа ш нарж аргасны дараа. Тэнгүүт ингээд унтахтаа бэлтгэхийн тулд би өөртөө ингээд за унтах цаг болж байгаа шүү гэд ингээд жоохон өөр харанхууд байлгамаар шүү дээ. Тэгэхээр ер нь бол тийм зөөлн гэрэл асааж л яадаг та. Гэхдээ ингээд нөгөө нэг хүүхдтэй сургуулийн хүүхдтэй одоо жишээ нь танаа хүүч орой морой хичээл мичээлээ хийн штэ. Тэгэхээр одоогор бол орой хийхгүй л тээ гэдэг. Тийм үү. За хэрвээ тийм хүүхдтэй бол хичээлт нь хийхэд нь ширээн дээр нь ширээний гэрэл тавиад өгч хэрэгтэй. Өрөөнийх нь гэрэл нь жоохон зөөлөн бүдэг байж болно шүү дээ. Тэр нь болвол critical question. Тэр бол бас улирлаасаа бас хамаарна. За. Тий, янз бүрэлтэй. Яг нь ерөнхийдөө болвол ингээд хичээл хийх ч юм уу, ажил хийж байгаа болвол жоохон өдрийн гэрэл гэдэг шиг тийм хүйтэн туяатай гэрэл байвал хүний анхаарал илүү сайн төвлөрдөг. Гэхдээ яг унтахын өмнө тийм хүйтэн туяатай гэрэл хараад байвал бас нөгөө нэг саркадын ритмэнд нь нөлөөлөд нойр нь хүрэхгүй мелатонин хангалттай ялгарахгүйгээ асуудлууд үүснэ. Тэгэхээр яг унтахын өмнө бол аль болох яг тэр гэрэл ширээний гэрэл жоохон тод байж болно. Гэхдээ жоохон шаргал туяатай байвал арай дээр. Улирлаас гэдэг нь яагаад юм бол? Өдөр чинь улирлаасаа хамаарат урт богино өөрөөр. Тэгээд урт богино хараа нөгөө нэг за жишээ нь өвлийн 5 цагт гэрэлгүүр штэ. Тэгтэл 105 цагт нар дээр л байж идэв штэ тий. Тэнгүүд ингээл цэхэр туйта тод гэрэл байж идэг байхгүй. Тэгэхээр яг тэрнээсээ хамаарат дотор бүрдүүлж байгаа гэрэл нь гадаа нарны гэрэл ямар агатайгаа юу нь жоохон уйлдаж явал зүгээр. Тэг өвлийн цагаар алах жоохон юм орой харанхуусны дараа шаргал туйтай гэрлүүд илүү зүгээр. Тэгээд зуны үед болвол оройн цагаар гэрэл сахж байгаа бол одоо чинь жоохон харанхуй нөхцөлд байлт гадаа стил гэрэлтэй тий. Тэгэх юм бол жоохон хүдэн туйтай гэрэл байсан ч болно гэж аахгүй. Тэгээ бас энэ нөгөө юунаасаа дэлхийн айл уртраг үргэрэг дээр амьдарч байгаагаас шалтгаалаад хүмүүсийн ямар өнгийн гэрлийг илүү сонгож байгаа нь өөр юм бэлээ. Аюу сонирхолтой нь. Тийм судалгаа байна уу те? Судалтай. Одоо ингээд lighting design industry бүр тэр нь товч тодорхой харагддаг. Одоо би жишээ нь ажил дээр ингээд амар олон орны төслүүд дээр ажиллаж байгаа шүү дээ. Яг миний ажилдаг хэсэг чинь би экспорт дээр ажилладаг байхгүй юу. Тэнгүүт гадагшаа экспортлж байгаа гэрэлтүүлгийн төсөл дээр би ажилладаг. Тэгэнгүүт ингээд хамгийн урагшаага бол Саудын Араб, Жордан нэтэрлүү ер нь бол ихвчлэн Саудын Араб руу төслүүд дээр ажиллан заяа урагшаага. Тэгээ хоошоогоо болоод эхлэнгүүт Финланд, Швед, Норвег энтрийн төслүүд дээр ажиллана. Тэгээд ингээд энэ хоёр төслүүд дээр ашиглагдж байгаа энэ гэрэлтүүлгийн өнгийн сонголтууд амар өөр эд шүү дээ. Одоо чи ингээд төсөөлтөө ингээд хойд зүг, хойшоо чи өвөл харанхуу. Тэр хүмүүс чи өдөр ингээд харанхууд л амьдарч байгаа шүү дээ. Тэр хүмүүс ер нь ямар гэрэл сонгох бол чиний бодлоор юм хүтэн туяатай тод байх уу? Тий, зөв шаргал. Тэд нар бол ингээд бүр ажлын байрны гэрлээ сонгохдоо хүртэл шаргалт байдаг гэрэл сонгодог. Тэгээ урагшаага болоод эхлэхээр Монголтой төстэй юу гэдэг вэ? Тийм баха. Монголчуудын гэрлийн сонголт ер нь тийм байх болов уу гэж би боддөө шүү дээ. Ийм илүү дулаан гэрэл сонгох гэж бодогдоод байдیں۔ Дулаанд дуртай байх бах. Яг тийм чин дээрээс нь тийм нөгөө шаргал дулаан гэрэл чинь ингээд амар юм дулаан мэдрэмж төрүүлээд одоо жишээ нь би ингээл ажил дээр гадуур энэ тэнд явхад дандаа л нэг юм цагаан гэрэлтэй орчинд байгаа штэ. Тийм. Тэгээд ийм гэртээ би дахиад цагаан байхлаар ингээд нэг юм сонин тухгуурхаад гэх юм уу? Нэг юм айлд байгаа юм шиг санагдаж манагдаад. Харин тийм одоо байгаа юм шиг санагдаж манагдаад.
тийм чиний биеийн хилэмж чинь одоо сэтгэл санаа чи өөрөө хэлж өгч байгаа байхгүй ямар орчинд баймаар байна гэд. Яг ингээд 5 тух хүн орой ирээд ингээд угаасаа бие нь ингээ амраад унтахад бэлтгэгдэж эхэлж байгаа шүү дээ. Тэг бие махт чинь цаанаасаа арай нэг юм зөөлөн тайван шархал туйтай гэрлээ хүсэж байгаа байхгүй. Яг орой нар жарахад гадаа ямар үйдэг вүлээ тэрэн шиг уур амьсгалыг бие махбод ч хүсэж байгаа байхгүй. Тэгсэн чинь бас тэр цагаан агаартай айгүй холбоотой юм билээ. Хой зүг рүү чинь айгүй хүүтэн болохоор хүмүүсээс илүү ингээд одоо энэ тэр чинь бүр эртээр үесээ хүн төрөлхтөн чинь ингээд галын элчнээс энерги авч байгаа шүү дээ. Тэг халуун дулаан элчээ авч байгаа. Тэнгүүд тэр галын өнгөчөн өөрөө нь дулаанд байдаг ирлээд нь шүү дээ. Тэнгүүд бидний одооны энэ тархинд хүртэл тэр эртний мессеж байсаар л байгаа байхгүй юу? Нарны элчнээс дулаан авдаг байсан шигээ ингээд гэрэлний тэр шаргал өнгөнөөс дулаан мэдрээд байдаг байхгүй юу. Тэг ингээд урд зүгийн тэр нөгөө Саудын Арабийнхан чинь аюу хүүтэнд байдаг гэрэл сонгодог заяа. Тэгээ яагаад тэгдэм бол гэсэн чинь тийшээ чинь бүр ингээд амар халуун хитрхийн халуун болохоор ингээд хүүтэнд байдаг гэрэлнээс юм хүүтэн сэрүүцэн мэдрэмжийг авдаг гинэ. Оо ямар сони. Харин тий. Гэрлийнхаа өнгөнөөс сэрүүцмээр байна юм биш тий. Бараг л тийм юм билээ л тий. Сонин сэтгэл зүйн бас юу байна те яг тийм орчны байгальтаа яаж байгаа. Тийм билээ. Сонирхолтой л юм бэл. За зөөр юу асууя гэж бодчихлаа. Бити тэгэрэг гэсэн заавал асууя гэж бодож ирсэн юм. Тэр нөгөө нэг яалтчгүй тэр нөгөө нэг хасах нэмэх гэ тэр өдрийн гэрэл чи айгу хямдхан. Тэгээ айгу түг юм л ахгүй юу? Нойлын гэрлээ бас нэлээд бодмоор л юм байна да. Би гэхдээ 0-доо нөгөө нэг яг 0-ийнхаа үндсэн гэрлийг асаахгүй толны нэг юм тойрсон гэрэлтэй тийм тол авцсан байхгүй юу? Тэгээ тэр толны тойрсон гэрэлчийн 3 янзаар асна. Нэг нь болохоор тийм хүүтэн, нэг нь болохоор юм эхнийхэн товчлуурын шууд нэг юм шаргал байцдаг. Нэг нь болохоор яг нэг юм цагаан. Тэгээ би тэр шар дээр нь л тавьчихна. Манайх юу нэг шар гэрэлтэй байна. Бодоод байсан чинь. Тэгэхээр илүү гоё тухтай мэдрэмж өгч байгаа шүү дээ, тий. Нэг юм гэртэй байгаа юм шиг санагдаж манагдаад байдаг шүү дээ. Бас тийм гэрлийг дим болох гэж мэдхүү. Dimmable гэрэл гэж. Одоо ингээд гэрлийг тож бүдгсэгдэг гэрэл гэж байдэн штэ. Тэрий чинь dimmable гэдэг байгаа байхгүй юу? Бас тийм dim хийдэг гэрэл байвал гэрлийнхаа тожшил бүдгшлийг одоо тэр нөгөө унтахж байгаа сэрхэж байгаа цагта тааруулаад өөрчилж болно. Зарим айлын гэрэл чинь тийм эргүүлдэг тохиргоотой байдаг шүү дээ. Бүдэг юу болгоод байдаг. Тий. Нөгөө нэг юм дууны волюм тааруулж байгаа юм шиг. Тий. Тэгээд бас зарим гэрлүүд чинь зүгээр айгүй хялбархан тэр dimmable гэрлийг чинь бас шийдэж болно. Зүгээр тийм баалбтайгаа холбоцсон гэрлүүд гэж байдаг. Утсан дээрээсээ шууд ингээд холбоод утснаасаа тэрийгэ контролд ч энэ төр болж болно. Тэгээд гэрэл ч мөр ухаатай болчих юм уу те? Тийм. Одоо энэ эдрээ чинь тэгээ сенсор менсортэй болвол энэ олгоны чинь бүгдийг ингээ програмчлал орхичин өөрөө тэгээл мэдрээл өөрчлөгдөөл байж байгаа шүү дээ. Тэгтээ юу юм бэлээ? Одоо энэ чинь Европт чинь бол тэгээл энэ технологиуд ч янз бүрээр байгаа шүү дээ. Тэгтээ хүмүүс хит тийм автомат тохиргоонд дургу юм бэлээ. Одоо энэ хандлага нь өөрсдөө ингээ биеэрээ физикли эргүүлж барьж өөрчлөх. Өөрөө ингээд оролцох тий. Тий. Яг тэгдэг юм байна лээ. Судалгаагаар харах нэ гэж юу? Харах нэ тий. Тий, тэгдэг гэдэг юмаа. Тэгээ ер нь хандлага нь яг тэгээд байгаа хэрэг. Нөгөө нэг улсаа захирахгүй маа гэхэд гэрийнхаа гэрлийг захирчмаар байдаг. Тэг юм шүү. Тий. Нэрээ бас магадгүй л юм байна. Одоо нөгөө нэг энд чинь хятадын нөгөө нэг ми гээд гэрийн Xiaomi тий Xiaomi тэр чинь нөгөө нэг юм бүх юмуд нь утсан дээр нэг аппликейшнээр удирдчиж болдог. Тэрний бас лампнууд байдаг. А тийм үү. Би гэхдээ бол ашиглаж үзээгүй л те. Ямар тач лампнууд байдаг юм бэлээ. Тэгээд одоо жишээ нь зүгээр энгийн би одоо энэ тогны одоо дээрээс бууж ирж байгаа юм дээ тийм одоо
одоо ухаалаг лаб хийчихээр тэр нь өөрөө ухаантай болчих гэсэн юм уу? Эсвэл би тэр дээдлийн цахилгаан эсвэл юмтайгаа өөр тохиргоо хийх хэрэгтэй юм лүү? Тэр нь тухайн технологиос л болох бах. Янз бүр үт юм уу? Амар олон янз үдэ. Гэхдээ шууд баалбан дээрээ бүх юм нь орцсон тэм технологиуд гэж бас байгаа. Гэхдээ одоо яг миний хийдэг ажил дээр би чи юм айлын гэрмэр бараг хийдэг байхгүй. Тийм байна те. Дандаа том Дандаа л олон нийтийн газрууд гэсэн. Ер нь бол олон нийтийн газрууд. Паблик газрууд онгоцны буудал модал тэгэл сургууль цэцэрлэг ер нь их хийнэ. Тэгэд байр хийлээ гэхэд тэр нэг арабын айхтар баячуудын вилла милан дээр хийдэг. Тэгээд тэд нар нэг жоохон том болохоор өөр стандарттай байдаг бах те. Тийм. Хүүхдүүд амжаа. Тийм тэгээд ямар бас сургууль цэцэрлэгээс болдог. Тусгай хэрэгцээтэй хүүхдийн сургууль мургуул чинь бүр их өндөр стандарттай. Одоо тэгэл тэр нөгөө фликер энэ төр чинь байж болох хамгийн багаараа байх ёстой ч гэдэг юм уу. Унтлагын өрөөнд нь айл болох юм шууд бус тусгалтай айл гэрэл ашиглана. Тэгтээ гэрлийнх нь левел нь тэд байх ёстой энэ төр гэд заач тийм билээ. Ямар гоё юм бэ гэхдээ. Тэгтээ гоё юм билээ. Тэгээд харин одоо манай энэ одоо сургуулиуд одоо тийм юмыг ер нь мэддэм болов уу? Мэдгүй штэ. Байж болох хамгийн хямдхан тод тусдаг гэрэл тавь штэ. Тэгэхээр чи амар гонхтой маа ёо. Нөгөө нэг ном уншихад тохиромжтой гэрлийн юу гэж байдгүй. Манай ээж жишээ нь тэгдэг байхгүй нөгөө нэг. Манай ээж чинь автомеханикийн инженер хүн байхгүй. Тэгээд яг л одоо уг нь бол Монголд чинь сайхан тэр инженерчлэл нь хөгжих гээд байж ах үед ажиллаж ирсэн. Тэгээд нөгөө зураг төсөл гаргаж технологийн зураг айгуух зураад тэгээ миний нүд жоох юм гэдэг ээж тэгээд гэхдээ манай ээж одоо жишээ нь нүдний шилэн тэр зүүдгүүлтэй. Гэхдээ айгуух нөгөө нүд нь одоо нөгөө цагаан цаас хараал байгаад тахлаар айгуух ядардаг гээд тэгээ одоо намайг энэ төр ингээд цагаан гэрэл бити ном унш тэр гээд тэгээд байхгүй юу. Мэргэнийг бас ингээд тийм ном хичээл мичээл манай ээж бол манай хүүгийн хичээлийг аль болох өдрийн гэрэлт хийлгдэг. Тий. Тэр бол хамгийн зөв л гэрэлт бити хий нүд өвддөг болдог гэ тэгэддэг байхгүй нулимс гараад идэг болчдог гэд. Тэгээ одоо нөгөө бид нар чинь ингээл орой гэртээ ном уншаад ингээд байхад тэрэнд бас нэг тохиромжтой гэрлийн юу гэж бас байх юм байна тий. Тийм миний мэдж байгаагаар бол хамгийн чухал нь тэр номыг уншихад нүд чинь ядархааргүй хэмжээний тодшилтай л гэрэл байх хэвээр. Хитрхи бүтгэн гэрэлд ингээд одоо чиний нүдний анхаарлыг маш их шаардж штэ ном уншихын тулд тий. Тэнгүүд ингээд бүтгэн гэрэл байх тусмаа нүд чинь маш их фокуслаад ядардаг. Тэгэхээр хангалттай хэмжээний гэрэл байж ич чиний ингээд нүд чинь ядарахгүй ном уншина гэсэн үг. Гэтэ бас хит тод байх юм бол бас тийм яах тий. Тийм. Оройн цагаар унтах байгаа бол тэгэл аль болох жоохон тод ээж болно. Гэхдээ шаргалт байтай гэрлээ сонгол зүгээр. Зөв. Хөөе манай одоо юм гэрэл мэрлийн дотоод орчны ч юм уу юм ямар нэг стандарт хотын гэрэлтүүлгийн стандарт гэж юу нь бол байдгүй байх уу угаасаа. Байхгүй байж байгаа ногоон гэрэл мэрлийг харах нэ. Гэхдээ ямар ч гэсэн барилгын стандарт төр нэг юм бол дурдгдсан л агаах. Бид нэр интерьерээр сурж хахад нэг гэрэлтүүлгийн физик, интерьерийн гэрэлтүүлгийн физик ч мэдгүй нэг юм айгүй учир битүүлэг. Тэгээ манайхын бүгд дээрээ CD авч ирсэн нэг хичээл байдаг байхгүй юу. Тэр хичээлийн профессор нь айгүй хэцүү нэг юм хинхэг нэг багш байсан юм хөөрхий. Тэгээ тэр багш ингээд нэг юм өөрийгөө илэрхийлэх чадамж муутай хүн байсан дач тэр юм уу ингээд ганцаараа самбартайгаа яриад нэг амар юм физикийн юм бодоол байгаад идэг заяа. Бид нэр хизээж тэрийг ойлгодгүй тэгэл өмөлөл байждаг. Тэгэд ингээд шалгалт болоод тушраараа унаал тэгээд арай гайгүй авч байгаа CD-г аваад нэг төгсөж ирсэн хичээл байдیں۔ Тэр л одоо нэг гэрэлтэй холбоотой ганц хичээлээс юм бэл л дээ. Айгүй өрөвдөлтэй бодоод байх нэ. Би тэгээ ер нь бол интерьерээр сурахтаа гэрлийн талаар түйж сураагүй шүү дээ. Зүгээр ингээд нэг мэдрэмжээр л тусдаг байсан. Яг үнэндээ. Ингүүс гоё байх гээл үү. Тэг ингэчи дөө гээл нэг ингээд баг таагаад байгаа юм яагаад. Одоо бүр хийжсэн юм аа бахахаар үнэн л байд юм биш үү дээ. Гайгүй л дээ. Манай манай интерьер архитектурынхныг ингээ харахаар ерөнхийд нэлээд төхөөсөн байдаг шүү дээ. Гэрэл яг гэрэлтүүлгийг яг ингээд
онлын хувьд сураагүй ч гэсэндээ ингээд мэдрэмжээрээ бол нэлийн төхөөлцсөн гой гой юунууд бас харагджилээ төслүүд. А зарим нь ч бол хэцүүлдэ бүр хараад нүд алтарч байгаа юм чи. Йоо Чингисийн музейг хараад би үнэхээр би нөгөө юу байсан яг тэр Берлинд чинь би яг нөгөө мастертаа сурж агаад дадлагын ажил нэг семестр хийх болоод би тэгээ Берлинд яг тэр нөгөө нэг лайтинг дизайны компанид дадлага хийсэн байхгүй. Тэднийх чинь нөгөө яг музейн гэрэлтүүлгийн ингээд бүр ингээд дагнцсан компани гадаг шүү дээ. Тэгээд тэнцээч ингээл тэр музейн гэрэлтүүлэг гэдэг юм чинь бүр ёо ингээд нэг тэр музейн үзмэр чинь маш үнэтэй зүйл байгаа шүү дээ тий. За одоо жишээ нь ингээд нэг ганцхан ширхэг нэг ваар заяа. Тэгээ тэр ингээ нэг шилийн хоргон дотор байгаа ваар. Тэгээ тэрийг яаж гэрэлтүүлэх үг хідэн өдөр хідэн хүн бодож шít. За гадна талаас нь энэ талаас нь ийм өнцгөр ингэж тусгаад гэрлийнх нь тусгал нь биемнийх нь англи нь тим нарийн байж иж ингэж энэ рүү тусаад шилийн хоргон дотор нь энэ гэрлийг энэ талаас нь ингэж тусгаад тэгээд энэ үдж байгаа хүний нүдийг ингээ гялбуулахгүй байх ёстой учраас энд ингэж нуугаад энтер гээд ингээд заяа ганц ваарыг гэрэлтүүлэх гэж. Тэгээ тэр ваар чинь бас учиртай. Ямар материалтай юм? Энэ ваар хамгийн дээдл нь хичнээн лакс левелийн гэрлэнд өртөж болох юм. Түүнээс дээш байвал тэр чинь тэр ваарны чинь ингээд насжилтанд багсан штэ. Тэнгүүд тэр ваарыг чи аль болох олон жил насжуулмаар байна штэ. Олон хүнд олон жил харуулмаар байна штэ тий. Тэгэнгүүт тэрэнд нь тааруулж за хамгийн тоддоо энэ ваарыг чинь тичнээн гэрлэр тусгаж болох юм байна гэд ингээд ваарн дээр тусах гэрлийнх нь лаксыг гаргачихж байгаа байхгүй. Тэгээд тэрэндээ ингээд тааруулж тэрийг гэрэлтүүл. Тэгсэн манай Чингисийн музей ч одоо тэгээд тэр манай нүүдэлчдийн ингээд уламжлал соёлт ч айгүй хэм natural материалууд байгаад байгаа байхгүй. Дав тэд нөгөө нэг эсхий тэднэрийг зүгээр гэрлэр буудаж байгаа байхгүй. Би тэгээд надаа бүр амар харамсмаар санагдаж байгаа байхгүй. Тэгээд тэр одоо ингэж байгаа байхгүй. Бид нар тэр нэг музейн төслөөр ажиллаж байсан чинь тэр бас нэг тийм даавн гутал байсан юм аа. Тэгсэн чинь тэрийг юу яадаг гинэ? Өдрийн гэрэл үзүүлэхгүй гэж байгаа. За тэгээд хиймэл гэрэлтүүлэхдээ амар бүтгэн гэрлэр маш зөөлөн гэрлэр тусан. Хамгийн дээдл нь 50 лакс гэж байгаа. Тэгтэл ажлын ширээний лакс чинь 500 лакс гэдэг байхгүй юу? Одоо чи ажлын өрөөний гэрлийг бод заяа. Тэгтэл тэрнээс 100 дахин бага гэрлэр тэр гутлыг гэрэлтүүлэх максимум нь тэгж гэрэлтүүлэх жиж тэр материалыг хамгаалаад насжилтыг нь уртсгана гэж байгаа байхгүй. Тэгвэл тийм баг гэрлэр гэрэлтүүлж байгаа мөртлөө хүн харах ёстой болох гэдэг. Тэгэнгүүт чинь нийт орчны гэрэл нь бага байх ёстой байхгүй. Дээрээс нь. Тэгэхээр чи нийт орчны гэрэл нь зөөлөн бага үйжиж тэгээд материал дээр тусч байгаа орчны гэрэл мэдээж тэр материалаар тусч байгаа гэрлээс бага үйжиж тэр материалыг тодорч харагдаж байгаа байхгүй. Хүний нүд чинь бүр 5 лакс байсан ч гэсэндээ харж чаддаг. Бид нар сарны гэрэлт гадаа бүхнийг тод хардаг штеп. Гэтэл сарны гэрэл чинь 5 лакс. Тэг хүний нүд чинь ингээ өөрөө адапт хийгээд орчиндоо тасаад харахууд ингээд маш бага гэрлэр ингээд орчин эргэн тойрон мэдэрчдэг байхгүй. Үе манай Чингисийн музей рүү гоё захаа бичээд өгөөч гэдэг байхгүй. Харин би бүр одоо миний боддог юм заяа. Би ингээд санхүүдээ одоо хувь хүнийхээ санхүүдээ санаа зовхгүй болчих юм бол би зүгээр Монголд гоё музейнүүдийнхаа гэрлийг сайн дураараа хиймээр санагддаг байхгүй. Мэдгүй төсөл бичээд Европоос ингээд санхүүжилт олоод Европынхоо high quality гэрлүүдийг барьж очоод дизайныг гаргаад гоё гэрэлтүүлж хийсэн гэж боддог байхгүй. Тэгээд тэд нар ингээм амар хайран зүгээр л тэр гэрлээрээ одоо тэр гэрэл бол зүгээр нэг сэдв шүү дээ. Тэгэл тэр чинь орчны чигшил нь ямар ах хэвээр энэ тэрийг өвшөө зөндөө юм яригдгалах л та. Гэхдээ ядаж л ганц мэддэг юмараа ингээд туслах юмсан гэдэг нэг тийм алсын мөрөөдлөө тийм үү. Тэнд чинь тий одоо бүр хүннүүгүй олдур малдур гээл би ч Чингисийн музей рүү орж үзэх туртай орохоор амар гоё санагдаал. Би тийшээ орж үзээгүй л дээ. Нөгөө мэдээ дээрээс л харахад гэрлүүдийг ингээд хараал яа энэ гэрлүүдийг л зүгээр хөдөлсөн ба шүү. Тий шууд тусчтэй гэл. Ороод уур хөрөх ах би бүр уур хүрдэн ш. Заримдаа муухай гэрэлтэй газар орохоор иш нэг юм ингэж яхаар ингэчихгүй гэл.
Тэг ингээд музей энтерт орохороо яг ялангуяа тэр нөгөө Берлинийнхаа оффист ажилладаг байхад Берлин чи ядчих асар их музейтэй газар штэ. Тэгээ ингээд 7 хоног болох нэг музей үзнэ. Тэгээд музей явж байхдаа музей үзмрээ үзэхгүй тэр ингээд шилэн хоргоных нь дээдлийнх нь гэрэл нь ямар байна гэд дэшээ харж мараад тэг манай нөхөр хажуус ч хүү яч одоо болоочтой музей үзмэр хулгайлах байгаа юм шиг л байх юм аа. Ямар ядаргаатай чи зүгээр ямаа үзчихлээ гэд. Тэгэл ингээд шинээр нэгдсэн музей энтер л орол. За эн чинь нөгөө тэр компани хийсэн гэрэл. Одоо энэ гэрлийн индастри чи амар жижиг юм байхгүй юу? Европ дотроо. Тэгэл одоо чи манай ангийн хүүхдүүд ажиллаж исэн компани тэр шинээр Берлин нэгдсэн музейн гэрлийг хийцэн байдаг ч юм уу. Тэгэл бид нар ч сайхан жааж хийх гэл орно шүү дээ. Эднийх яаж хийсэн бэ? Иш энийг ингэсэн байна, ингэчихгүй те гэж мэгээд илүү хөглөө явдаг байхгүй юу? Тэгээд бас энэ уран зургийн галерейнууд бас бодмоор юм байна шүү. Тий. Чинь бас бүтээлүүдийг хүний бүтээлүүдийг. Тэгээд энэ чинь нөгөө нэг сценографертайгаа хамтарч ажилладаг юм бэлээ. Тэр одоо ингээл музей энтер рүү ороход чинь хамгийн эхлээд тэр сценографер чинь плана гаргах юм бэлээ шүү дээ. За хүн энэ музейнээс ороод ямар экспириенстэй гарч ирэх ёстой юм. За энэ талаас нь ороод яаж энэ хүмүүсийг ингээд чиглүүлж дирекшнийг нь өгч явуулах юм. За хаанаас ямар интро мэдээлэл нь яваа хаашаа яах ингээд зураг мурга байрлуулах музей үзмрүүд таанаас яаж эхлэх ингээд тэр сценографер нь шийдээд тэр шийдэл дээр нь ингээд дараагийнх нь спешиалистууд нь орж ирд юм бэл. Тэрний нэг нь лайтинг дизайнерууд нь орж ирнэ гэсэн үг байхгүй. Тэгээ одоо барилга дээр архитектор тэгдэг. Барилга дээр бол тэр барилгын архитектор чинь яг төслийн үдирдэгч байгаа байхгүй. Яг үндсэн концепт архитектор гаргаад архитекторын тэр концепт дээр дараагийн хүмүүс орж ирж одоо лайтинг дизайныхан орж ирэхээр тэр архитекторын шийдлийг л бид нар enhance хийх гэж тэр архитектурын шийдлийг л бид нар илүү гоёор ингээд тодруулах гэж орж ирнэ. Тэрнээс ингээд манай гэрэл ингэн гэл ганцаараа гэрлээрээ ингээд зөвхөн гэрлээ хайлайт хийгээд болохгүй гэсэн үг байхгүй. Архитектурын гэрэлтүүлэг гэдэг чинь тэр архитектурыг л дэмжиж суппорт гэж илүү гоё сайхан болгож өгдөг гэрэлтүүлгийн шийдэл болохоос биш тусдаа одоо юм лайтинг арт март бол биш байгаа байхгүй. Лайтинг арт гэсэн чинь нөгөө л моднууд маань нүдэнд харагддаг. Тэр нэрэл лайтинг арт гэх гэж зорьсон бах тий. Тийм бах. Хүй би юу яачих вэ? Хувийн боломжоо ашиглаад гой зөвлөгөө авъя л та. Батэн шүү дээ. Надаа нэг юм сонсогч юм уу? Сонсогч яасан. Чи яаж? Надаа нэг юм зүгээр байна. Надаа нэг юм санаад байгаа байхгүй юу? Би ингээд нэг ханаа ийм гой gallery wall болгомоор байдаг байхгүй юу? Одоо ингээл янз бүрийн хэмжээтэй, жазтай бүтээлүүд одоо зургууд ингээл гоё үлгдэг штэ. Тэгэл тэрийг ингээл улиралтай ч юм уу жилтэй ч юм уу нэг одоо хэмжээ юуг нь өөрчлөл зарим зургуудаа сольж барьдаг. Хэмж барьдаг, өргөжүүлдэг. Тэгээд ийм доор нь гоё би Монгол автор тавиад ингэхээсэн гэж боддог. Тэгээд одоо манай гэрт хамгийн боломжит хан бол ийм том өрөөний маань хамгийн ийм цулгаа ганцхан байгаа байхгүй юу? Тэр ийм шууд цонхны өөдөөс харсан хан гэсэн үг. Тэгээ манайх ийм том өрөөндөө би бол албаар бүр хөшиг хийгээгүй байхгүй юу? Тэгэхээр нарны шууд гэрэл ингээд ягаад өдрийн нар мар бол одоо манай энэ ханан дээр бол хайр найргуу тусдаг. За. Тэгээд би энэ дээр одоо тэр нөгөө нэг галерей болоо хийчих гэхээр би янз бүрийн зургнуудаа ингээ хайрлаад байгаа байхгүй юу? Одоо тэр чинь нарны гэрэлт ингээд мөнгө нь хувирна штэ. Тэгнь. Тэгээ би яах вэ гэдэг. Тэгэхээр чи зураг хайрлах гэж байгаа бол өдрийн нарны гэрэл тэр зураг руу тусахгүй л ах хэрэгтэй те. Тэгэхээр одоо миний энэ хан бол дэмэл юм бай те. Тэ эсвэл чи цонхныхоо нарны гэрлийг багасгах хэрэгтэй болно. Хөшиг хийх хэрэгтэй болно. Тэгэхээр одоо өдөржин хөшигтэй байж ижил зураг хамгаалах болчих нь тий. Тэ. Тэгээ яг ингээд гараар зурсан зургнууд бол тэгэл нарны гэрэлд бол плечт болно шүү дээ. Цайгаал өнгө нь яг принт ч байна. Тэгэл гараар зурсан зурагч байна. Принт ч гэсэнтэй өнгө нь хувирна да тий. Хувирна тий. Өөр хувирна. Тэгэд нарны гэрэл чинь бол бүр хичнээн мянган лаксаар жинхэнэ буудаж байгаа шүү дээ.
мөн дороо л өнгө нь хувирна. тий. Тэгнэ. За тэгвэл ханныхаа санааг өөрчлөе доо. Тий. Хайчвал тийм билээ гэдэг юм. Би тэгээд хэдэн зураг ханандаа өлгөж чаддгүй. Нөө энэ тэнд ганц нэгээр нь өлгөч гэхээр яг нөө анхны санаа маань тийм вол мол бодцсон, бүтэн хан бодцсон байсан болохоор тэрийгэ бодоол яхаа шийдэж чаддгүй. Нэг хүчрхүү телевизрээ тойруулчин гэхэлэр тэнэг санагдаад байгаа юм. Тэгээ ганц боломжт манай ийм уг нь бол их сайхан хан байгаа даач. Тэгээд одоо өдрийн ядчитал тэр нөө өдрийн тэгээд өглөөний би сэрээд тэр ханныхаа нөгөө нэг одоо ойж байгаа сүүдэр тэгээд орой унтах гад байж байхдаа одоо 0 мал орох замдаа харах тэр сүүдэрнүүдтэй туртай. Тийм болохоор өсө хөшиг хийдэг байхгүй. Тэгээд айгүй нэг юм хүсэл зорилгын зөрчилдөөнтэй амьдрал. Яах вэ гэдэг. Хувийн юм ярьснаа хямарч чинь. Чи дараа надад гэрийнхаа планыг харуулаарай заа юу. За. Тэ цонхчин хаана байрлалтай юм би тэгээ өдрөн гэрлийг чинь харж агаад энэ ч байвал арай гайгүй мүү гэд хэлээ за. Чамааг Монголд ирэхээр гоё гэртээ хоол хийж өгье гэж дуудаад. Тэгээч дээ. Монгол хоол идмээр байна. Монгол ганцны хоол идмээр. Би Монгол мандахын хоол идмээр байна. Би гулааш өстэй янз идэж шүү. Тийм үү, гулааш идэл л таа. Би гулааш төмсний хүчмэл би ер нь яг цувил хийж чаддгүй мó. Тэгээ бусдыг нь бол хийчнэ. Ямар гоё юм бэ. Тэгээд гоё гэртээ дуудаад гоё хоол зөвхөн л хооллоор дайлах гэж байгаа хүн шиг дээжсэн аа. Гинт мэрэгжлийн асуулт асуунаа гэж. Гинт шүү боломж ашиглаад энийг яах вэ? Энэ ямар байна? Болж гин үү, болохгүй байна уу гэд сайхан дүгнэлт авах гэрийнх. Тийм шүү дээ, зүгээр шүү дээ. Тэгэл хүмүүс чамайг тэгэж ашигладаггүй. Байнга шүү дээ. Тэгээ ойр татны хүмүүст бол хамаагүй шүү дээ. Зөвлөж чадах юм байл зөвлөл туслаалагч шүү дээ. Зарим хүмүүс бол яасан. гэдэг. Тэдний дөө би чинь тэдний тэр нөгөө нэг Райны хийсэн нөгөө тонны хэлбэртэй гэрэл агаш зочны өрөөн дээр нэг тоон унжуулсан. Тэгээ манай хүний санаас амар гой санаа байсан байхгүй юу. Цаа чин шууд бус тусгалтай гэрэл хийхийг оролцсон байгаа байхгүй юу. Тэр тонныхоо ингээд цагиргаа агаш гадна тойрог тэрнийхээ ингээд таазан талынх нь дээр нь туузан гэрэл явуулаад тааз руугаа гэрэл тусгаад нөгөөх нь таазнасаа ингээд diffused болж орж ирсэн гэрэл хийсэн байгаа юм байна хүн. Тэгээд нөгөө нэг туузан гэрлээ сонгохдоо юу яцсан тийм уярдаг туузан гэрэл биш. Тэгээ нөгөөхөө ингээд тэр чи одоо чи ингээд төсөөлөлтөө цагиргын юмн дээр ингээд нэг юм шулуун туузан гэрлээ ингээд 50 чинь те нэг шулуун явж ирсэн нэг нугалснаа ахиж шудлын явал ахиж нуглаа шулуун явуулаад явцсан байгаа байхгүй юу. Тэр нь ингээ хажуу талаас харагдаад би тэгээд тэгсэн би эндээс ингээ гоё LED гэрэл аваад явуулах уу чи натхаа ингээд яг зориултынхан гэрлэр хийх үү гэсэн чинь цаач тгийг л дээ. За чи өөрийнхөө хийсэн бүтээлд өөр хүний хүргмээр хүс юм шиг л. Би тэдэг гэрэн гэрэлтүүлэх дээр ямар ч нөлөө байгаагүй. Түүнийг манай гэрт бэлгэлхийг оролцсон шүү дээ. Тийм үү нөгөө тооно юу? Тийм нөгөө. Тийм үү. Би нөгөө нэг тэр хоёр ч нөгөө хүлээгүү дөнгөж төрсэн байсан болохоор яг нөгөө housewarming дээр ирж чадаагүй байхгүй юу? Тэгээд олон хүнтэй ч болохоор одоо нэг нь ирээд яаны гэхлээр ээлжлэн барин гэхлээр хэцүү дараа тухтай гуруулаа очигээд тэгээд тэр гурав ирэх гээд тэгэл нөгөө нэг 7 хоногийн дараа мараа нэг хідүүлээ чин динер мэнер өдрийн хоол моол яа хөвлөгөөтэй ирэх болохоор өдрийн хоолны юу гаргацсан байсан өдөр зооцсон байсан. Тэгэл тэр хоёр нөө юу бэлэглэх вэ гээл айгу бодчихээ. Тэгсэн чинь нэг л өглөө манай Райнс амар орноосоо хуруугаа ингээл басч ирсэн гэсэн. Би санаа бодож оллоо. Би одоо наран тул ороо тоон аваад тэгээд яг энэ очиод би тооноо ингээд суулгаад ингээд би гэрийн ингээд гоё тоон болгож байгаа. Тэгээд хараа ингээд наач айгу гоё санаал байна л та. Наач чиний гэр биш, Тиагийн гэр штэ. Тийм штэ. Тэгээд Тиаг юм тоонтой байна гэдэг төсөлтөө. Үгүй гоё штэ ингээд гоё. Нэгэнд
таалагдна. Энэ хоёр таалагдна гэх. Хоёлаа дахиж бодё. Тэг өдөр тийш. Райн энэ дэмий санаа байна уу гэсэн хөр. Райн хөрх юм яг тэр өөрийнхөө тэр хийсэн тооноор маш их бахархдаг байхгүй юу? Тэр гэрлийн дизайнераа тэр гоё. Тэг ингээд би ингээд харахаар ингээд бүр хамаагүй цагтнаад байдаг байхгүй бүр ингээд яг тэр нэг гэрлийг ингээд солиод өгчмөр санагдаад байдаг байхгүй ингээд гүйцэлдүүлээд үү. Мань хүний санаа нь зөв. Гэхдээ яг хийцэл нь ингээд дутуу байгаад байгаа байхгүй. Тэрийг ингээд гоё болгочмоор байдаг. Бас нэг олдсон юу харин олдсон юм л хийсэн байх. Тэгээд санаа гоё. Тэгээд би өмбөгт хэлсэн юм аа тэгсэн чинь тэгээд чи зүгээр л Райныг тэгэл байгаагаар нь орхи. Наа чи өөрөө хийсэн юм амар сэтгэл хангалуун байгаа гэд. Тэгэл би Райнд наа чи үнэхээр гоё яана. Чиний санаа үнэхээр гоё яана гэл тэгэл орхисон. Яманад яг тоон дэлгэх гэжсэн шүү дээ. Би тэгээд уг нь тооныг нь бүр сайжруулах гад би бүр скетч зурж өгсөн шүү дээ. 2 3 вариантаар. Тэгээд Райн алийг ч авч хэлцээгүй. Тэгэл би заа. Of course. Би тэгтээ нэрээ юу яасан юм бэ наа? Би тэдний галтгоонд нь тэдний нөгөө галтгооны тавилга нь дээдлийнхэн шүүгэнүүд нь доороо гэрэлгүй. Тэг ингээд галтгооны гэрэл нь асгаараа ингээд нуруунаас нь одоо тэн дээр цогсоод ингээд хоолундаа хэрчээд бэлдэж яхад нь ингээд нурууных нь хойдлоос гэрэл асангууч биенийх нь сүүдрээр хийж байгаа таскаа ингээд сүүдэрлээд нь штэ. Тэгээд тэр чинь хийж байгаа таск дээр нь гэрэл тусах хэрэгтэй штэ. Тэгэд гэрэл авахгүй би тэгээд нэг юу гэрэл явуулсан эндээс галтгооны тавилган дээрээ наатах наа гэж. Тэгс тэр бүр амар хэрэг болсон гэсэн. Тэгээд тэрийг наагаад ашигласан гэсэн ашиг. Тэгж л хөв нэмэр болсон юм байна. Нарийн гоё мэрэгчлээ юм бэ. Чи тэгээ ямар мундаг юм бэ? Би бүр амар бахархаж байна. Баярлалаа. Би ч тэгээд мэдхгүй байж байгаа л яваал орсон л доо. Тэгээд бас аттай л ийш яварсан. Энэ чиглэл рүүгээ ороод ямар азар энэ програм сурчвал гэж бодсон. Би тэгэл бүр хичээл дээрээ ингээд суугаад ингээд би бакалавртаач тийм байгаагүй байхгүй юу. Бүр ингээд амнаас баг ингээд шүс гоожоод ингээд шимтэд сонсдог байсан шүү дээ хичээлээ. Oh my god бүр ингээд догтлоод ингэж үздэг байсан. Амар ингээд хөөрж баярлж аюу сонио. Тэгж дуурсан шүү дээ. Ах магистртаа орчоод. Тэг ингээд өдөржингөө лекц дээрээ суугаад янз бүрийн юм сонсцсон гэртээ ирж байгаа шүү дээ. Тархитлогоо нүд ам нэгтцэн. Манай нөхч надтай адилхан интерьер дизайнер мэрэгчлээ шүү дээ лаачка чинь. Тэгээд гэртээ ирээд нөгөөтгөө лаачкад ярина. Оройч юм гоо. Ингэж шүү дээ. Энэ гэрэл чи ингэдэм байна гэд бүр залхтал нь ярьсан. Гэхдээ яг лаачка бас давхар сонирхол явсан л та. Тэгээд цаа чи юу надтай адилхан юу нь бол тэгэл баг хамт лайтн дизайн сурсан шүү дээ. Би орой болго ирж юмаа давцж ярьсараад өнөөдөр ийм юм мэдлээ. Тий. Чи ингэдэг юм бэ шүү дээ гэд. Хөрх юм байсан. Тий. Бүр гайхц ирж байгаа юм чи. За тэгэл иймэрхүү л энэ да. Тий, тэгээ гэрэл чинь ингээд ийм гоо зүйн гоё харагдах, юмыг гоё харагдуулахаас гадна эрүүл мэндийн амар том ач холбогдолтой. Тэгээ одоо бүр музейн энэ төр болоо авчих юм бол тэр чинь бүр энэ дэлхийн өв штэ тэр музейн зүйлүүд чинь тэр улсынх биш те хүн төрөлхтний өв штэ те тэр мэрийг удаа хадгалах энэ тэрийг л тэгээд яг нэг одоо нөгөө нэг яг манай монголчин ингээд одоо хүн өдөр тутмынхаа амьдралын стресснээс салж ээж дараагийн юм одоо детальны юмдаа анхаардаг штэ. Тий. Яг нэг юм өнөөдөр одоо юу идэх маргааш юу идэх сонирн байгаа хүнд тэр гэрэл бол одоо гал 100 хэддэх асуудал штэ тий. Харин гэрэлтэй байгаа нь их юм. Тий, ер нь бол тийм шүү дээ. Тий, тэгээ ер нь бол манай улс маань өөрөө айгу тийм л байна л да. Яг үнэндээ одоо яг тэр байшин лөө ямар гэрэл тусаад үнэндээ тэр модны доор нь одоо ногоон нь байна уу, шар нь байна уу гэрэл бол баг гэрэл байгаа нь их юм болчиход байгаа байхгүй тийм гэрэл байгаа нь их юм. Гэхдээ тэнд уг нь бол гэрэл тавьж болсон юм чинь анханасаа уг нь ядаргатай модол ярьсаар шар гэрэлтэй тавьчихгүй тий. Тэгээ тэр мэрийг бодох бол үнэхээр лайл байдаг л байх л та. Одоо жишээ нь хүүхдийн гэхдээ уг нь
нэгэнт л одоо тэр байшин дотор гэрэл байх нь үнэн. Тэрийг гэрэлтүүлэх нь үнэн. Юм чинь одоо ямар нэгэн аргаар яаж ийж байгаад бүр ингээд хамгийн сүүлийн хүчээч болтгоо шавхаад ядаж тэр олон улсын стандарттай нийцүүлэхийг зорддог байвал те. Харин тэгтээ яаж байгаа хаа? Дээрдэж байгаа хаа? Одоо ингээл бид нар чинь одоо манай мэрэгжлийнхэнд Монгол ингээд мэрэгчлэрээ ажиллаж байгаа манай мэрэгжлийнхэнд чинь одоо интернет гэж нэг сайхан юм байна. Тэгээд тэндээсээ ингээд зөндөө юм сурж байгаа шүү дээ. Гэрэлтүүлгийн талаар ингээд наад захын ойлголтуудаа аваад төслүүд дээр хэрэгжүүлээд явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ залуучууд чинь улмал туршлага жаал гоё болоод ирэх тусам энэ салбар маань дээшлэх баха. Нэрээ сонноос Монголд нэг гоё брэнд ороод ирсэн билээ. Нэг Италийн Икузини гэд брэнд гэдэг байхгүй. Архитектурын гэрэлтүүлгийн брэнд л те. Одоо яг энэ архитектурын гэрэлтүүлгүүд. Гэхдээ яг чимэглэлийн гэрэлтүүд бас байна л да. Юм жижиг сажиг ширээ-мэрээний гэрэлтүүд хийдэг. Тэдний халб юусан эрэхтэй ороод ирсэн лээ. За. Би тэгээд бас хөөх энэ Икузини Монголд орчиж байгаа юм уу? Тэгвэл бас ингээд те. Энэ гэрэлний ач холбогдлыг ойлгодог. Тэр нөгөө нэг галтгооны лаг тавилга хийдэг компани ч юу лээ? Гамброс юу лээ? Гамброс. Тэгээд ямар кичнүүд лээ? Гамброс тэднийх ба штэ те. Нөгөө дизайнерын юм чимэглэлийн гэрлүүд эдэн штэ. Италийн дизайнерын чимэглэлийн гэрлүүдийг аль биесны эрэхтэй оруулж ирж илээ. Floss гэдэг нэг янзын брэнд байдیں۔ Тэр мэрийг оруулж ирж илээ. Аль биесны эрэхтэй хамгийн гол нь. Тэг миний ажиглаад байгаа Монголд энэ одоо энэ Европын юм дизайнерын гой гэрлүүдийг хятадд ингээ амар хямдхан копитцсан юм бэлэр юмнуудыг өстө хідэн бумаар нь оруулж ирд юм бэлээ. Тэгээ айгүй муухай харагддаг. Тэд нар чинь тэгэл бас нүрэгаал хийцэн юм чи шанаргүй. Тэгэл нөгөө түрүүний ярьсан битүүрийн бүх асуудлууд чинь дотор нь явж байгаа шүү дээ. Тэгээд эдрийг ингээ ядаж аль биесны эрхтэйгээр нь оруулаад ирдэг газар байгаа нь энэ салбарт ирээдүй байна л гэж би боддог шүү дээ. Итгэл найдар байна л гэж боддог шүү дээ. Тэгээд эзэн нэгэн цагт Монголд очиод амьдрахаараа тэгэл гэрлээл хийх байлгүүдээ би чинь тэгээд чадвал тэгээд нөгөө музей зүзээг нэ гэрлээ хиндэл гэж бодож байгаа. Чадаарай please. Бидний үр хүүхэд айгүй тэгж ярьсан. Гэхдээ нэг олон хүнд харагдаж үзэгдэх тэр одоо нөө хэн байсан бэ? Түүхэнд юу байсан бэ гэдэг юм чинь л одоо яг тэр музей үзмрүүд дээр байгаа шүү дээ. Тийм. Тэр зүйл ингээл амар олон 100 жил ингээл дамжаал байвал тий. Гоё вэ. Тэг ингээд хувь хүн одоо ингээ хувь хүнд одоо энэ би энэ амьдралдаа өөрийнхөө одоо энэ хүрээлэн буй орчиндоо ч юм уу өөрийнхөө хүмүүст би юу өгч чадж байгаа юм гэд миний legacy юу юм гэд ингээд бодох хэрэгтэй юм шиг байгаамаа. Би ч одоо нэг тийм юмны хямралд орцсон яваад байгаа байхгүй юу? Би одоо ингээл амьдралэн те. Би өөрийнхөө төлөө заа ингээ би өөрийнхөө төлөө юм хийж тийм хийж. Тэгтээ эцсийн дүндээ би бусдад юу хийж байгаа юм? Одоо миний хойно юу үлдэх юм гэд ингээд ботхоор би зөвхөн өнөөдрийнхөө ажлыг хийгээл ингээл байж байгаа л өнгөрөх юм бол миний хойно юу ч үлдэхгүй юм билээ л те. Тэг сурсан мэдсний ядаж нийгэмдээ хэрэгтэй юм зарцуулах хэрэгтэй юм шиг санагдаад. Тэг миний ганц бодож олсон юм тэр музейн гэрэл. Чингисийн музейн гэрлийг хараад анх надад тийм санаа төрсөн юм аа. Тэгэл музейн гэрэл дээр анхаардаг хүн гэж байдгүй бах уу? Баг гэрэл олдож байгаа нэг юм дэг олцсон гэрлэл тавьдаг бах гэж би бодсон шүү дээ. Ингэчээл гээл тэгдэл бах л та. Одоо тэгээд яг нөгөө нэг бидний одоо нөгөө нэг яг гарт байгаа зүйл утас байна. Тэг хүн болгоны гарт байна. Нэг ялангуяа монголчуудад бол ингээд сошиал айгуу юм нөлөөтэй хിവэрээ айгуу олон жил болох байхаа. Тэгээд айгуу одоо ингээд сүүлийн үед айгуу гой юм юунууд гарч ийн л да. Аккаунтууд, чаналууд одоо юу гэдэм бэ? Зүйлүүд гэх юм уу? Одоо чинь өнөөдөр би яг тэр нэг Улаанбаатар хотыг тойрон аялал хийгээд маргад очинтой өөр юм байна. Тий, тэгээд нэг хотоо зурдаг. Тэгээд тэрэнд нэг манай бимба орсон байсан байхгүй бим юм. Дурсамжийн газрын зураг номороо. Тэгээд нэг тэр яг номонд дурдгдсан Улаанбаатар хотын түүхэн газруудын тайлбарыг бимнэм яраад яваад тэгээд тэрэнд оролцож байгаа хүмүүс нь бол мэдээж үн төлбөргүй сайн дураараа бүртгүүлэл өөрсдөө очиж байгаа. Тэгээд тэр одоо тэр хөшөө баримл
одоо гүүр, зам, талбай одоо юу гэдэг те хуучин энд ийм газар байсан. Энийг ингэж нэрлэдэг байсан. Тэр хааны үед одоо тэр юмд ингэж исэн гэд тэгээд тэндээ хүмүүс ингээ саатаад хар зураг гаргадаг штэ. Тийм зүйлүүдийг зураад тэгээд нэг хідэн нөгөө 3 4 одоо саатах хідэн газартай. Тэгээд тэрэнд юу яд юм бэ? Зочдоо сонгоод оруулаад тэгээд тэр сэдвийн хүрээнд хүмүүс цуглаад хотоо зурдаг. Тэгээ өмнө нь харсан хэрнээ бас яг тогтож хараагүй юм байна. Өнөөдөр нөгөө нэг бямба орцсон байсан болохоор харсан ч айгүй гоё санагдаад. Чи надад линкийг явуулаарай. Наа чи амар хөөрхөн. Тийм айгүй хөөрхөн, айгүй гоё. Тэгээд энийн шиг одоо нөгөө нэг одоогийн байдлаар бол Instagram ч айгүй ингээд залуучуудад хүрэх айгүй гоё платформ. Тэгээд одоо ингээл 10 жилд байгаа их сургуульд байгаа. За тэгээд ажил хийдэг байсан хэдийн насны ч үсэн хамаагүй хүмүүс одоо чи наанаасаа мэдээлэл хүргээд гэх юм уу? За би ингээд юм а энэ гэрэл бол одоо ийм учиртай. Энэ байгаа гадаа гэрэл ийм нөлөөтэй болохоор ийм шийдлийг сонгосон байна гэдэг ч юм уу. Тэгэх юм бол ингээд хүмүүс бас одоо ингээл хямраад байгаа бол шүү дээ. Би нөгөө нэг айгу гарц гаргалгаа гаргачих хүн байхгүй юу? Шийдчих хүн гэх юм уу? Тийм ядаргаатай. Тэгэл ингээл янгуут ингэчүүл зүгээр юм болов гэж амар их бодогддаг. Тэгээд наанаа эсвэл тийм юм хүмүүст хүргэх тийм видео хийгээд байвал бас хүмүүс айгүй юу яадаг юм бэ? Хүлээж авдаг юм бэлээ. Тэр нэг маргадгээ залуу байгаа зүтэй Улаанбаатар хотоор тойрон яваал архитектур баримл яриад надад тэрийг бас хараад амар гоё inspiring санагдсан л та. Тийм. Тэгээ бас нөгөө нэг Берлинд амьдардаг нөгөө Ивэл гэж залуу байгаа. Ивэл. За тэр юу гэдэг? Бас яг нөгөө Берлинийг ингээд тойрон аялал хийгээд танилцуулдаг. Тэгээд Улаанбаатар хотод ирээд хараагүй юм хотын аялал авч явдаг. Тэгээд сансрын тэр хавийг ч юм уу ингээд өөрөө бас архитекторч мэрэгчлээ гэж би ойлгосон. Тэгээ энэ бол одоо яг хэдэн онд яасан ийм хотын загвараар энд ингэж хийсэн юм аа гэв. Би энийг явуулъя энэ хоёр юу гэдэг. За. Тэгээд энэ шиг тэгэх юм бол одоо ингээд нэг хүнч гэлтгүү хүнд ингээд зөв мэдээлэл нь очоод одоо тэгээ бас дагаж дуурах хүлгэр дуурайлт нь болоод аль эсвэл ингээд ийм юм байд юм биш үү гэд хүн нэг удаа хоёр удаа сонсцсон байхад дараа нь айгу хэрэг болт юм шиг санагтаад идэв. Тэгэхээр одоо ингээд бид л боддсон аа ямар нэгэн гэрэлтэй холбоотой юм хийх үү гэл. Тэгэхээр ингээд төнхөртөөр хоорондоо ярьж байгаа шүү дээ тий ингээд яг битэр тэгж ярьж байгаа байхгүй сая битэр ярьсан шиг ингээд Монголд амар олон нийгмийн асуудлууд байна штэ. Тэгээд хамгийн наад захны хэрэгцээнүүд нь чангагдаагүй байхад хэн миний энэ гэрлийг сонсгов дээ гэж би яг үнэндээ бодоод байдаг байхгүй. Сонсоол одоо жишээ нь ингээл өнөөдөр жишээ нь энийг сонсоол хүн за энийг одоо хоёулаа бид хоёрын яриаг 1000 хүн сонслоо. Тэрнийх нь 100-д нь таалагдлаа. За тэгээд тэр 100 хүн одоо жишээ нь тэр өдрийн гэрэл гэрт байхад бол дэмий юм байна гэдгийг ойлголоо. Гэхдээ тэрний 10 нь тэр гэрлээ сольчиход л болохгүй. Одоо улсын хэмжээнд тэр гэрлийг одоо орж ирэх импортыг хааж маань энэ тэрэгээд бодоод хийцэж бүтэхгүй. Зүгээр ингээд хажуудаа байгаа ядаж нэг хүнд нөлөөлчих юм бол одоо тэр гэрлээ сольсон 10 хүн чинь ягаад ч юм цаашаа хүмүүст ярина шүү дээ. Тэгэл ингээл амд амжаал наандаж нэг 20 айл тэр гэрлийг ашиглаад дэмий юм байна гэдгийг ойлгоод гэрийнхаа тэр гэрлийг солиод чадчихвал тэгэл чи бит хоёрын өнөөдрийн дугаарын зорилго шүү дээ. Би тэгтээ нэрээ юу ячсан шүү дээ. Миний магистрийн ажлыг мэдхөлөө. Нэг юм үүл шиг гүү. Тэр чинь миний зургчил дээр хийсэн product design гэсэн юм аа. Зүгээр хичээл дээр хийсэн юм ч байсан юм уу? Тий. Тэр амар гоё байсан шүү дээ. Тэр харин азар айгуу гоё болоо. Тэр чинь бас сургууль дээр од болсон шүү дээ. Төгслөнд ороод. Тэгээд миний магистрийн ажил чи юу гэсэн юм аа? Би Монгол уламжлалт гэрийн artificial гэрэлтүүлгийн шийдэл хийсэн шүү дээ. Би гэрлийн өөрөө зохиогоод
гэрэлтгүүлгийнхаа дизайныг нь зохиоод, продактыг нь бас зохиогоод хийсэн байхгүй юу. Тэг Монгол уламжлалт гэрт тохирсон тийм хиймэл гэрэлтүүлэг гэдэг нь байхгүй шүү дээ. Одоо чи ингээ айлуудыг төсөөлөлтэй янз бүрийн юм тэр нэг тонноос дүүжилсэн байдаг үстэй. Тэр мө балер нөгөө цагаан гэрэл чинь хүртэл байж идэг үстэй. Тэг ингээд тэр болгоныг харахаар ингээ надад бүр айгүй муухай санагддаг. Одоо тэр Монгол гэрийн архитектурыг нь ерөөс дэмжихгүй байгаа байхгүй тэр гэрэлтүүлгүүд. За яг тэр нэг айлын функшныг л хангаж байгаа юм да зайлвал те гэрэл гаргах гэдэг ганц функшныг л хангаж байгаа. Тэгээд ингээд би юугаад Монгол гэрээ судлаад бүр их нээсэн. Тэгээд гэр доторх те одоо эрэгтэй тал, эмэгтэй тал, гэрийн хоймор, үүдний хэсэг инээ тэрийг ингээ ямар хэсгүүд ямар активитинууд явагддаг вэ гэдгийг бодож жоод би нэг тийм гэрэлтүүлгийн шийдэл хийсэн шүү дээ. Тэгээд бас болж үл тэрийгээ ингээд үйлдвэрлүүлээд Монголд боломжтой те амаар сонирхож байгаа хүмүүст нь хүргүүл бас гоё хаа. Тэгтээ бол тэр маш том үнэтэй төсөл болох юм билий одоо ганцаараа шууд хийхэд бол төвхтэй л юм бэл л дээ. Тэгээ яалтч үнэтэй л болж хувирах юм билээ. Тэгээд Монголд ч тэгэл хичнээн хүн тэрийг авч сонирхох уу гэдэг бас асуудалтай л юм бэл. Тэгээд бас тэр гэрлэнд одоо ач холбогдол өгөх боломжтой хэдэн айл байгаа лээ тий. Тэгээ миний тэр гэрэл уг нь юу басан одоо ингээд Монгол гэрчин өөрөө нүүдлийн сууц шүү дээ. Хураагдаад буцаагаад ухсрагдах боломжтой. Гэрэлт миний тэр гэрэл бас хураагдаад ухсрагдах боломжтой. Тэгээ тэр нөгөө нэг Монгол хөдөөний нүүдэлчин айлууд ч одоо бүгдөө нэг хөөрхөн нарны эрчим хүч хураагууртай, эрчим хүчээ тэр цуглуулдаг аккумулятортой болцсон шүү дээ. Тэгээ тэрнгээр нь ажилдаг тийм гэрэл зохиосон. Ямар гоё юм. Тэгээд миний тэр төсөл миний тэр профессор багшад амар таалагдаад би профессор багшаараа програмынхаа хамгийн чанга ааштай багшийг сонгосон. Гэхдээ тэр багш хамгийн мундаг нь ахгүй юу. Тэгээд тэр багшаас бүгдээрээ нэг тийм жоохон сүрддэг. Тэгсэн чинь манай багш миний тэр сэдвт дурлаад яасан гэсэн чинь манай тэр багш Казахстаны нэг музейн гэрэлтүүлгийн дизайныг хийсэн юм бэл. Тэр багш ингээд хуваараа Берлинд өөрөө лайфын дизайны компани таахгүй юу. Тэгээ тэдний компанид л тэр Казахстаны тэр музейн одоо тэр улсын төсөл нь Европоос л юу болсон юм бэ л те дизайнер аваад төслөө хэрэгжүүлүүлсэн юм билээ. Тэгээд манай тэр багш тэнд анх гэр гэдэг юмтай танилцсан юм билээ. Тэгээд тэр гэрэлтүүлэг одоо тэр гэрийг одоо музейн үзмөр талаас нь гэрэлтүүлсэн байгаа байхгүй юу. Тэгээд багшд маш сонирхолтой санагдаад одоо энэ Европынхан чинь амар тийм гадаад орны этик соёлыг сонирхдаг шүү дээ. Тэгээд би нөгөө нэг бүр амар ниш тийм яг ингээд өөрийнхөө соёлоос нэг юм суулж гаргаж ирээ тэрэн дээр ажилласан чинь айгүй таалагдаад тэгээд манай ангийнхны хүртэл сонирхлыг татаад тэгээд намайг дагаад манай ангийн амар олон хүмүүс бас өөрсдийнхөө уламжлалт сууц муцсан дээр гэрэлтүүлэг хийж мэгээд би тэгээ сэдв хитрхи зарлцсан илээ балам шиг. Тэгээгүйсэн бол ганцаараа л этик төслийг хийсэлээ. Тийм тэгээд яарсан тийм юм хийжсэн юм а. Тэр бол айгүй хөөрхөн амжилттай болсон. Тэгээд би тэгэл яг дүнгэж төгссөн хоноо би нэг ёстой яаж игээл үйлдвэрлүүлэндээ л гэж би бодож исэн. Тэгээ одоо өөрөө яг ингээд үйлдвэрт ингээд ажиллаад би ч одоо ер нь бол яг энэ гэрлийг үйлдвэрлэх яг яагаад байна гэдгийг одоо ойлгоч байгаа байхгүй. Тэгээд болвол ямар зардлаар яаж гараад яах их юм ер нь ойлгоцсон. Тэгээд энэ төсөл бол нэг амжилттай хэрэгжихгүй юм байна гэж ойлгоод тэгээд одоохондоо ямарч байсан дээ. Бэж яал гэж бодож байгаа шүү дээ. Гэхдээ ирээдүйд тэгээд зүгээр л нэг гэр дээр ч хамаагүй. Ганцхан гэр дээр ч хамаагүй хийгээд тэнд хийлгэмрээ байгаа хүн байл хийлээрээ гэдэгхгүй. Тийм хэлээрээ. Тийм. Ямар ч ашиггүйгээр зүгээр л би тэр төслийг гэр дээр чинь би бодтой болгоулж чадсан шүү. Одоо миний ажиллаж байгаа компани дээр миний тэр гэрлийг үйлдвэрлэх боломжтой. Гэхдээ өртөг нь мэдээж тэр чинь кастом гэрэл болно шүү. Зөвхөн 1% гэрэл гингүүт өртөг нь бол тэгэл масс гэрлнээс маш өндөр гардаг л та. Олон байх тусмаа арай юутай хямдхан гардаг. Тэгээ яг л үйлдвэрийн зарчим. Олон ном хэвлүүлэх тусам хямдхан хэвлэгдэн шүү тэр шиг л. Одоо уг нь ингээл хөдөө орон нутагт чинь амар хэрэгтэй шүү дээ. Тэр гэр дотор ч ингээд сургуулийн хүүхдч байгаа, өндөр настан ч байгаа. Тэгэл хүн болгонд нь хүртээмжтэй өдөр тутмынхаа
одоо орой унтахаас өмнөх юунуудаа хүүхэд нь хичээлээ. Одоо ээж нь хувцас ойдог. Дээлээ ойж байгаа шүү дээ тэнд. Тий. Шүү дээ. Тэр бүх юмд хүртээмжтэй гэдэг уг нь бол олон хийчихэд зах зээл нь гэх юм ааш. Хэрэглэгчт нь уг нь амар олон л байгаа юм да. Яах уу? Яаж хэрэг болох уу? Хятад янтаа үйлдвэрлүүлэх үү? Тэнгүүч яг надад таалагдахгүй нөгөө чанар муутай LED-гээр хийн л тээ. Тэгээд шүү дээ. Тэгээ чанартай LED-гээр чанартайгаар нь яг ингээ хийлгүүлэх ингэвд өртгөн хувьд яг ингээд одоогийн зах зээл дээр бол тэр хинч тоохгүй байгаа байхгүй. Гэтэ одоо үнэтэй гэдг нь орчмоор хийдэг. Мэдхгүй шүү дээ. Би яг үнийн тооцоол ерөөс гаргаж үзээгүй. Тэгтээ болол маш өндөр өртөгтэй л болно. Тэр бол айгүй лакшери болчиход байгаа байхгүй. Ер нь бол маш лакшери юм болно л гэсэн үг. Тэгээд одоо баг ёслолын гэр мэр дотор лакшери гэрэл ашигладаг юм бол зүгээр өдөр тутамдаа гэрт амьдарч байгаа айлууд бол тэр бол жинхэнэ хэдэн мянга дахь асуудал үстэй. Гэтэ тэгэх боломжтой болоосай тэгэх хэмжээний харин лакшери амьдрах юмсан. Тэр хүмүүс ч угаасаа амар юм баян тансаг газар амьдарч байгаа шүү. Хөдөө нэрээ гоё шүү. Хөдөөгийн хүмүүс нэрээ үнэхээр маш баян те. Өстэй гараа байна түүгээрээ баян байдаг те. Гэрээсээ гараал одоо мал нь бэлчээл. Ингээд ди манайх гэл би. Тий. Одоо ингээд Монгол байхдаа би ингээд Монголын уламжлалт ахуйгаа нүүдэлчин соёлоо нэг сонирхдаггүй байсан байгаа байхгүй юу? Тэгэлтэй ингээл гадагшаал юм хараал гадагшаа сурах юмсан ингүүл гоё доо тийш явж үзэх юмсан энэ гээл ингээл зүүнөө мөрөөдөл те ерөөсө тотгошоогоо ингэж хардггүй тэгээ ингээ гадагшаа авцсан чинь ерөөсөө л Монгол одоо үзэж байгаа харж байгаа уншиж байгаа юм хүмүүс ингээ Монгол руу чиглэстэй тэгээ ямар сандал ингээд магистр хийж байгаа төсөл нь ийм юм байхвт тэг ингээд гайхуулж байгаа юм чинь соёлоо тийш гоё шүү хүмүүс гайхдаг юм лээ сайхан цаг ирээд Аня маань Монголдо ирээд тэгээ бидний музейнүүд сайхан гэрэлтэй болох нь байна. Монгол гэр маань гоё гэрэлтэй болох нь байна. Би гэрийнхаа гэрлийн асуудлыг бас шийдэх нь байна. Амраа тий. Айгу том ингээд нийтийн асуудал ярьжсэн гэд миний гэрийн гэрэл гэд ороод ирдэг. Энэ ч одоо тэгээд өөрийнхөө коннекшнийг ашиглаж штэ. Тий. Тэгээд нэг салуунаар ороод салуун дээр авчид нэг сайхан бүтэн биеийн барайнд оруулангаа. Манай салууны гэрэл. Тэгээ. Мохай тий. Тэгвэр штэ. Тэгж жаад нэг Монгол очин дагаа. Тэгэрэ. Би гэхдээ дээр чатар албан ёсоор өрцсөн тий. Өрцөн. Заавал манад ирж хоол идэх. Тий, дортой явчаад Монгол хоол иднэ. Гэхдээ Монгол хоол хийх санах юм та. Өөрсдөө гэртээ хийгээд байгаа юм л та. Тэгтээ тэгээд Монгол махгүйгээр Монгол хоол байхгүй юм байл л дээ. Харин мах амар чухал тий. Шал үр амттай. Тэгээд ингээд юу яадаг аахгүй хаяа нэг аав ээж мэж дотны хүн ирэхтэй нууцаар мах авчирч түүх юм ах. Яаж вэ? Чиг юу яаж байгаа юм чиг смагл хийн гэдэг нь олчлоо авчирч байгаа байхгүй юу. Тэгээд тэр махаар хийсэн хоол oh my god шаал үр амтдагдсан шүү дээ. Бүр ёо тэр махыг бүр хайрлаж гамнаж идэж байгаа юм чи. Тэгтээ тэр махыг идээгүй одоо дор хажил гарan болж байна мартчихэж ямар амтдаг. Эргээд хүртээч гоё гэж юу. Ямартаач амар л гоё юус. Яаж нэрээ гэхдээ мах авчт юм бол Европ руу үү? Гэ тэр айгу хууль буцалтаа олон хүнд уриалахгүй битээ авчираарай л гэж хэллээ. Тэр л гэхдээ тийм ээ. Тэр муу манайхан тэгэл азаа үзэж байгаа юм л да. Тэгээ баригдуул тэгээ торгуулна штэ. Хэдэн мянгаар торгуулна штэ. Ноцолтой л доо ер нь бол айгуу дэмий. Зүлэхгүй. Тэгтээ л гавьс. Би бол авъя гэж хэллээгүй өөртөө л аваад ирсэн. Гоё байдгаа гэж дахиад авъя гээгүй гэхдээ гоё байдгаа гэх. Тий. За чиний ажил яаж вэ? Одоо манай энэ ч 4:35 болж байна. Одоо хоолоо хийндээ. Чи одоо унтахгүй бол маргааш ажил төрлөлтэй.
Би маргааш гайгүй. Манай хүү чинь нөгөө сургууль хүү байгаа. Тэгээд тэгэхээр нөгөө өглөө 6-аас босох хэрэг болчихж байгаа. Тэгээд энд нэрээстэй манай багш нарын ажил хаялтыг тоож байгаа ер нь хүн байна уу гэдэг. Би бол амар өндрөө аваасаа л гэж хүсээд байгаа. Одоо нөгөө нэг их чүмхий баах чүмхий гэдэг шиг. Нэг л нэгсэн чи багш нараа ер нь анхаардаг маар. Багш нарынхаа талд уг нь байгаа аахгүй юу би чинь. Нэгэнт одоо ингэснийх, нэгэнт одоо зөрөгтэй хөдөлснийх. Энд чинь бас амар зөрөг шүү дээ хүн ингээл ажил төрлөө ягаал суулт муул зарлаа л энэ чинь ингээл нийгмийн асуудлыг ингээл амар гаргаж ирээл. Тэгээ энэ айгуу гоё өндрөө аваад дэмжигдээд шийдэгдээд ингэчээсээ гэл хүсхийн. Тэгэл одоо нөгөө чуулган болгон үзгэр чинь тэгээ шаал өөр одоо тэр нэг судал модлынхаа ирүүлэг хийгээл таарах юм. Манай өвөл надад хүрх энэ Монголын хамаг асуудлыг хэлдэг юм. Ядчихэд л өвөл болж байна. Одоо тэгээ нөө өвөл чинь Улаанбаатарын Монголын хамгийн зовлонтой цаг үе шүү дээ. Уг нь бол өвөл гоё. Тэгэл одоо утаа эхэлж чинь. Тэгэл эхнээсээ одоо нэг угаартлаа барьлаа гэсэн юмнууд ингээл айгу хэцүү. Айгу хэцүү байна. Тэгээ манай одоо цахилгаан станц чинь энэ өвөл яг ажиллах юм уу? Яг бүтэн ажиллаж бид нэр улаан амьдрах юм уу мэдгүй айгу асуудал. Айгу сайхан гэрэл мэрэл ярьж яснаа. Харин тий. Basic рүүгээ шилжсэн. Essential рүүгээ орсон. Тэглээ. Харин би яг тэгээ ингэж боддог байхгүй. Одоо ингээд Монголын нийгмээр дүрэг юм зөндөө зүгээр л basic асуудлууд байна шүү дээ тий. Хамгийн наазахын асуултууд байхад чинь тэгэл нэг юм гэрэл мэрэл бол бүр амар лагчри юм болчиход байгаа байхгүй. Гэхдээ яг зүгээр нэрээ одоо яг боломжоор өөрчилж болох тийм жижиг гэрийн шийдлүүд энэ төр хинт ч хэрэгтэй. Тий, тэр бол тийм л дээ. Тийм зөвлөмж одоо юу гэдгийг тийм зүйл. Тэгээд одоо наандаж одоо энд ингээд байна гэтэнгүүт одоо ямар нэгэн музей, галерей санаа авдаг байгаасаа тий. Тийм ээ. Гэхдээ тэр нэг видео хийх, рeel хийх чинь бүр мангар их цаг урд юм бэл шүү дээ. Амар их цаг урд юм бэлээ. Надад бол тэр цаг бол байхгүй. Арай гэж би 7 хоногийн 5 өдөр ажиллаад дуусгаад амс хийж байгаа чинь рeel мантай амьдарч шүү дээ. Тэр ч бүтэн цагийн юм бэлээ. Харин тийм шиг л. Айгүйх цаг. Йоо, манай энэ Европт 7 хоногийн 4 өдөр ажилладаг юм яригдаж эхэлсэн. Нидерланд 7 хоногийн 4 өдөр ажилладаг болж эхэлж байна гин цан чинь. Тэгэд энэ минь манай энэ Австрал урдаа ороод ирвэл oh my god би одоо бүр үнэхээр насан туршдаа 7 хоногийн 5 өдөр яаж ингэж ажиллах юм бэ гэх ингээ өдөр болгоно нэг тийм хямралтай. Тэгтээ 4 өдөр хямармаар байна гэж юу. Тий. Би тэгэл одоо ингээл тий иймэрхүү юмаа ингээд одоо ээж мэчтэй гэж юм уцаар яхад хуваалцах гэхээр ээж болол бүр бараг л за чи битээ жаргалаараа зовоо дайл гэж байгаа юм чи. Би тэгэл заац. Энд өдөг хэдтэй л энийг комплейн дээ даа л гэт. Би хүртэл тий. Гоё юм оо л гişнэс. Тий. Тугайчдахгүй. За. Имэрхүү л анда. За тэгээд айгу гой хэрэгтэй юунууд мэдээллүүд авлаа. Тэгээ бас гэртээ хэрэгжүүлж болох айгу энгийн мөртлөө бид нар өөрсдөө яг ийм хэрэгжүүлээд гэрийнхаа ийм гэрлийн орчны байдлыг сайжруулах. Тэгээд бас энэ дээр айгу ач холбогдол өгдөг байгаасай гэж хүсээд тэгээ аны хувьд 2 дугаар хийсэн шүү. Тэгээ та хэд бас санаанаа байвал бичээрэй. Тэг асуухан байвал бичээрэй. Тэгээд чадах юм байвал би хариулъя. Би тэгээд дизайнер болохоос бас яг судлаач болохоор зарим юм сайн мэдгүй шүү. Тэгээ авах гэх юм ухаанаар хандаад хэрэг болсон бол сайн л хэрэггүйсэн бол sorry зүгээр хань болсон байх гэж найдаа. Надад л гоё байлаа.
бусдын яах юм байгаа мэдгүй. Би асуудал. Хоёулаа л авдаг гоё байлаа. Ариун цус Тэглээ. гоё байх бах. Тэгээд Тэгэх бах цаатганд ч. өөртөө ч олордог. Тий. Бас хамаг өөрс нь 3-даа зориулж дугаар хийдэг юм уу яа. Гэхдээ манай сонсогчд чинь бас бид нар чинь ингээд за нэг дунджаар нэг 1000-2000 хүн сонсно. Тэгээд айгүй юм гоё дандаа юм гоё үг хэлдэг, дандаа юм гоёор хүлээж авдаг хүмүүс байдаг нь штэ. Тийм тий. Сэтгэлдлүүд бол дандаа л гоё байдаг. Надад бол тэгэл лин тэнд ингээл хаа нэг хүмүүстэй таарнаа дугаарыг сонсдог шүү гэл айгүй гоё амар урам авдгаа би. Тэг хүмүүс айгүй гоё ирээл ингээл тэрэл тэр дугаарыг сонссон, тэрийг ингэсэн, тийм үед маа надад хань боллоо гэл тийм Гэтэ тэр хантай байдаг гэдэг чинь бүр амар үний. Одоо ялангуяа ингээд над шиг ингээд Монголоос хол байгаа хүнд Монгол подкастаа сонсох бүр амар хантай. Ялангуяа тоо хоёрын дугаарыг сонсохоор одоо ингээд дүүгийнхаа, найзынхаа ингээд дугаарыг сонсохоор би бүр жаргадаг шүү дээ. Тэгээд хань болох хүнд нь хань болж ивэл нэрээ үнэхээр юу ч хамаагүй ингээл донгосч явахад л хань болд юм да. Тэг гайгүй хандсан байх л гэж найдаа. Хань болох л байсан юм чаа. Тий. Тэгээд хань болгонгоо тэр болох мэдээлэл авсан бол тэгээл ажил бүтснэ хэрэгээ. За тий Аня гоё хоо дээр. За чи сайхан амраарай. Тийнхаа цагийг гоё өнгөрүүлээрэй. За баярлалаа. За тэгээ сайхан амраарай. За сайхан амраарай. Дараа яриа. Тий. Тий. Өдөрөнд нь баярлалаа. Баяртай. Дараа тухтай яриа. За.